Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэд сайхан амарсноо гэж. Цааш нь хүн сууж байгаа. Харин тийм байгаа тий. Яста балай. Юу балаа юм бэ? Цааш нь бодсон чинь. Яаж энэ хүнийг одоо шинэ хүнийг учрыг нь олно. Өмнөхийг нь арай нэг гайгүй учрыг нь олж исэн чи. Бүр байгуулгаараа. Биш чи ингэ шинжлэгдээд ахаар аюу хэцүү юм аа. Зүгээр би одоо удахгүй дахиад байгууллагынхаа 25 жилийн ойгоор бүр цааш нь Түч орт одоо яана. Учрыг олохгүй нэ энэ эмгтэй үе. Алдарсан. Хэцүү. За тэгээд гэр бүлийн радиог энэ цаг мөчид долгионо тааруулах хүлээ авч сонсож байгаа. Эрхэм сонсогч танд өглөөний мэнд хүргэе. 84.5 104.5 гэсэн хос долгионоор та яг одоо биднийг сонсож байгаа радиогоороо. За нэмээд 3W1045 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээ сонсох боломжтой. За цаашлаад үзэн гэх юм бол гэр бүлийн радио 104.5 гэх кириллээр бичгээр манай пэйж байгаа. Дүрстэйгээр явж байгаа нэвтрүүлгийг та яг одоо үзэх боломжтой. Мэдээж цаа хуучин хоёр хүн Цаа шин нэг хүн тий. Энд тий царайгаараа тавхад харагдж байгаа. Тэгэхээр юу шинэ болсон нь бас ойлгомжтой байх. Найруулагч Мизо, хөтлөгч Эрка, Боги, Заяанаар 1-р студиэс тантай мэдчилж байна. Окей. За та манай Улаанбаатарын өглөө нэвтрүүлэг шуудаар холбогдох хүсэх юм бол 1146 104 5 гэдэг дугаар руу холбогдно гэдгийг бол. Дахиад өгөөч. 1146. Үгүй яг саяны аялгаараа нэг гоё дууд. Ямар аялга явсан юм бэ? Өвс аялга юм. Үгүй. Тэгээд нэг дуу оруулаад явсан штэ. 1146 104 5. 1146 104. 1146 104. Тийм тэрийг хэлээгүй. Арай хэлээгүй. Та ухрааж үзээрэй. Ухрааж үзээрэй. Нэг тийм хүн явсан. Явсан тийм юм явсан. Бас жүжигч юм билээ шүү дээ өөрөө чи. Өөрөөс нийлээ бас хоолойны жүжиг. Сая заяа ингэ шинэ хүн болж ирлээ мэрлээ гэдээсэн шүү дээ. Бас зарим сонсогчд маань гайхчихж магадгүй. Яасан бэ гэсэн энэ хүний төрсөн өдөр болоод. Тэгсэн. Тэгээ төрсөн өдөр болохоор л өөр шинэ хүн болмоор санагдав. Энэ хүн болдог гинэ угаасаа. Тэгээ яагаад гэвэл байгаад сэтгэл хангалуун биш вэ гэсэн үг шүү дээ. Мэдгүй чи Яг шинэ хүн болох гэдэг. Би одоо за яг энэ төрсөн өдрийн яриаг нэг яриагаар би чамаас нэг л асууя. Чиний шинэ хүн болох тийм хөшүүрэг чинь юу юм? Шинэ хүн гэдэг шалтгаан чи юу юм? Одоо апдейт хийгээд байна л гэсэн үг байхгүй юу? iPhone чинь жишээлбэл одоо ингээл апдейт хийгээд шинэ програмууд Pro Max гэж яваад ахна шүү дээ. Нөгөөдөө ингээл янзлал ингээл яваад байгаа шүү дээ. Түүнтэй чинь би бас ингээд шинжлэхдээ улам Чам тэгээд одоо сайжирсан юм юу вэ? Одоо хаач штэ. Камераа сайжирсан гэдэг шүү. Би анзаарлаа алхаа сайжирсан билээ. Цаа чи нөгөө дав тип гэж алхдаг байсан. Чип гэж байна. Одоо л өстө нэрээ юу гунхах гээд байгаа юм яа. Хажуудсан санаа зовхоор ингээд нэг төсчмээ санагдаа. Нэрээ дубль мөблтэй өсгийтэй готолтой ороод. Яхаа нөгөө нэг 18 наснаас шууд 19 наснаас яхаа аргагүй насан турш юм байна л да. Тэгээд наснаасаа бас болж байгаа хаа гэж бодож байна. Юу яриад байгаа. Би хараа сүрж байгаа штэ. Гэхдээ технологи хараа. Технологи улам сайжирдаг бол хүн насах тусам муудж байгаа шүү заяа минь. Хараа мараа мууд. Энэ яриг за би сүүлийн ингээд мушгичээ заяа. За мушиг муу. Сүүлийг ядарч байсан л да юу гэхээр одоо хагасаа өдрөө ээжээж яагаад ингээд 5 дахь өдөр ингээд тэмдэглээд байгаа юм бэ? Юу вэ гэсэн штэ. Тэгээд гисэн дараа жил миний төрсөн өдөр бүтэн сайн өдөр болно. Тэгэхээр би биш одоо дараа жилээс яриад дараа жилийн төрсөн өдөр ярьж эхлэв. Амь тийг нь одоо 5 дахь өдрөөс эхлээд бүтэхгүй юм. 364 дутуу байна гээл. Аваа гарыг хүртэл би ер нь нэлийн авар тэмдэглэх юм байна гэж бодож маш их баярлаж байна. Хас бүтэн сайн нэг өнгөрөөсөө сая бол ганцхан өдөр өнгөрчихөж байгаа байхгүй. Одоо ярихад хэцүү. Дараа нь бол би тэгнэ штэ. Баярлалаа өчигдөр минээр төрсөн өдрөө ярина. Баасан гарагт одохгүй болох гэж байгаа төрсөн өдөр юм ингээд ярина. Бид нар нэг өдөр л тэмдэглэж штэ. Тийм үстэй. Нэг өдөр л тэмдэглэж штэ. Ер нь бол хоошилж тэмдэглэж яхаас урдчилж тэмдэглэсэн дээ. Нэг бид нар нэг тэмдэглэсэн ч юм шиг та одоо бас. Тэмдэглэхгүй санаа зовчлоо гинт. Биш тэмдэглэсэн штэ. Үгүй тэмдэглээ. Тоолдоо үлээлээ. Бэлгүүд өглөө. Тэрийг ямар бэлгээр бүр ингээд боллаа. Гэхдээ үнэхээр их баярлсан шүү. Баярлаа. Яг одоо меншн тавлгаагаа эхлэе. За тэгээ. Тэгэхгүй бол одоо нөгөө төрсөн өдрөө дахиад үргэлжлүүлээд би ярих юм бол дахиад бүтэн одоо энэ меншн дээр нэг асуудал бий. Гэдэг. За.
Тэр ямар асуудал их зэрэг одоо өнгөрсөн 7 хоног чи юу ялаа штэ. Хүүхдүүдийн маань сурагчдын амралт ингээ болоод те. Хүүхдүүд маань бас өглөө бас биднэртэй хамт байсангүй. Гэтэл өнөөдөр хүүхдүүд хамт байгаа. Сайн байна уу хүүхдүүд ээ? Хүүхдүүд хамт байгаагаас гадна бас шин сонсогч нар маань зөндөө байгаа. Тэгээ бас нөгөө гайхаж байгаа ах гинт ингээл бас анх удаа манай Улаанбаатарын өглөөтөө таарж байгаа хүмүүс ч гэсэн бас байгаа шүү дээ. Хүүхдүүдтэй тэгвэл сайн тайлбарлаад өгч. Баяр хүүхдийн ойлголтоор. Хүүхдийн ойлголтоор. Сайн уу найзуудаа? За найзуудаа бид даваагаас баасан гариг болгон өглөө хичээлдээ цэцэрлэгтээ явахдаа Улаанбаатарын өглөөг аав ээж ах эх жимээ өвөөтэйгээ хамт сонсож байгаа. Энэ хооронд аав ээж ах эх жимээ өвөөгийнхэн утсаар гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичсэн ийм пэйж хуудас байгаа ингээд энэ харагдаж байгаа цаанаа Улаанбаатарын өглөө гэдэг coverтай зурагтай. Тэгэхээр энэ дээр яг өглөө 7 цаг 15 минутаас Улаанбаатарын өглөө гэд өглөөний шоу нэвтрүүлэг нь эхлээд энэ гурван ах эх чинь ингээд сууж байгаа шүү. За тэгээд өглөө болгон бидэнтэй ингээд хамтдаа байгаад ах юм бол 7 хоногийн төгсгөл хамт исэн хүмүүс дундаасаа нэг хүнийг сонгоод бэлэг өгж байгаа. Тэрэнд нь яг одоо бяцхан сонсогч гэсэндээ та болох боломжтой гэсэн үг байхгүй юу? Тийм учраас бэлэг болгондоо яаж бас авах болцлыг хангах вэ гэх юм бол манайхан болцлыг бол маш сайн биелүүлнэ. Тий. Тэр нь юу вэ гэвэл mention гэдгийг мэдж байгаа те хэнийг нэг урайлан дуудаад хэрэв мэдгүй байгаа бол аав ээж ах эх жимээ өвгөөс асуугаарай заяа. Яа аав ээж ах эх жимээ өвгийнхэн утсыг авж агаад яг ингээд mention хийх ёстой шүү. Эхлэлт нь нэвтрүүлгийн эхлэлт. За тэгээ хоёр булангийн дунд нь мэдээж хичээлдээ орохоос өмнө цэцэрлэг рүүгээ орохоос өмнө зүрх дарнаа. Зүрх дарах юм бол бас хамт байгаа гэдгийг чи мэдж байгаа гэсэн. Зүрх дарсан хүмүүсээс өдөрт нэгийг меншн хийсэн хүмүүсээс өдөрт нэгийг сонгоод ингээд нэг өдөрт 2 хүмүүнийг сонгож байгаа. За ингэж явсараа байгаад 5 хоногийн нийтдээ 10 хүн дундаас нэг л хүн тодроод энэ 7 хоногийн бэлгийн эзэн болно гэсэн үг шүү. Тэгэхээр энэ 7 хоногоос хүчтэй өрсөлдөө эхэлж байгаа нь хүүхдүүд орж ирж байгаа нь хүчтэй өрсөлдөгч болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Яг одоо меншн давалгаа явлаа. За ингээд меншн хий. За ёстой нэрээ үз тарнаа. Үзэртээ үсэж наа. За меншн давалгаа гэсэн шүү. Комент хэсэгдээ. Бизинэ ингээд меншн давалгаанууд бүр ингээд ороод ирсэн байна. Боцсон боги, Мина, за доошлоод Эрдэнэт хүрвэ, Жундаги, за дахиад доош Ядам сүрэн туяа. Ангрог, Там модон чимэг бүгд өглөөний мэд бидсэн байх шүү. Тэгээ бүгд бас миний төрсөн. Манай ангарч хар өглөөгөр юу гэнэ вэ? Юу гэнэ? Юу гэж энэ одоо энэ яасан юм болоо? Намайг тулаан дуудаж байна уу да? Энэ нэг Мина меншн хийгдсэн байхгүй юу? Энэ хоёр энэ хоёр чинь нэг ялцсан. Нэг ялцсан. Өөр байхгүй ялагч нар өнгөрсөн 7 хоногт бол бид нар нөгөө нэг гоё гэрт нь одоо Амралтын баярын хоол захиалж өгье гэсэн манай Дархан хотоос хэн блэ? Даваас өрн баяр. Даваас өрн баяр маань одоо шалгарсан бид нар холбогдоод за тэр хоол моолыг нь тэр гүнзгийг нь зохицуулсан шүү. Тэгсэн. Маш их баярлаа гэдэг чин сэтгэлийн үгсэж гисэн дээр хайртай шүгдсэн байлээ шүү. Тийм хайртай шүү. Тэр нь надад юм билээ. Тэр ямар гоё юусэн бэ? Тэр нь яг надад гэдэг байгаа. Хамгийн сайн нь Даваас өрн баяр байнга хайраа илэрхийлдэг байхгүй юу? Одоо комент бичихтэй хүртэл өглөөний минь та нартай хайртай шүү гэж. Чамд яг тэр комент нь байна уу? Бага штэ бэлгүй. Комент нөө мессенжер нөө харин тэр яг тэр хайртай шүү гэдэг байгаа нь. Байлгүй. Өөр юу гцсэн байлаа. Баярлаа хайртай шүү гэсэн байгаа. За одоохон би гаргаад ирье. Одоо би бол яг тэрийг уншиж байгаа байхгүй. Ямар гоё юм бэ те. Зүгээр л баярлаа гэхэд л бид баярлах байсан шүү дээ. Тийм шүү. Хайртай шүү гэчихэр зэрэг бид нар яг яах юм? Хайрлаа шүү дээ. Хайлаад байгаа байхгүй юу? Тийм, хайрлаа шүү дээ, тий. Хайлна гэд. Би ингээд меншн хийгээ явж яснаа гинт ээжийг яг меншн хийх гэж. Тэгснэ болчлоо. Аюугүй мэр нээжнийхээ талаар яг ээж намайг анти юу аав ээж димээд юм билээ. харьцсан юм даа заяа ой. Би бас өнөөдөр нэг аавынхаа талаар яригээд бодцсон л байгаа. Өчигдөр би өөрт нь хэлсэн. Би таны энэ чи ярина шүү гэд. Тийм учраас тэгэхээр энэ сонсоод байгаа зам. Хоёроо ой би шинэ хүн болсон чи хоёр бүр тоохоолчлоо. Тийм билээ. Буцаад хүнээ аваад ирэн шүү яшиг шүү. Ахын дөө нөгөө энэгээр том хүмүүс ярьж хуучин заяага сэрэж шүү. Чингисээ дотор байгаа чингисээ сэрэж шүү гэж. Сэрэж шүү. За би нөгөө комментиг нөгөө маш олон чатууд ирсэн л те. Баярлалаа та нартай ажлын амжилт хүсье гэсэн байгаа. За тэгээд яг одоо лайв нөхөж үзээгүй байсан юм байлээ шүү. Тэгээд лайв үзээд ингэсэн байсан. Лайв үзээд сууж байна. Бурхандаа талархаж байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Хайртай шүү гэсэн байна. Оо, манай өнгөрсөн 7 хоногийн нөгөө нэг ялагч юу юм? Бэлгийн эзэн маань ороод ирсэн байна уу? Ороод ирсэн байна. Даваас өрн баяр маань ингэ. Яна надад харагдахгүй байна.
Гэгэн тунгалаг өглөөний минь. Баярлалаа. Хайртай шүү гэд брэнд үгээ хэлхийн сацуу. Үнэхээр сайхан баярлалаа гэсэн байна. Маш их баярлалаа. Ааха. За тэгээд орж ирсэн хүмүүс бол зөндөө байна. Аленка маань ороод ирсэн байна. Өглөөний минь. Сүрэн бомбид маань ороод ирсэн байна. Сүүзий цодоогч маань гинэ. Ер нь байнгын аав гинэ. Аавна. Өөрөн Монгол гэж байгаа юм уу? Өглөөний минь. Цөмөл гэсэн үг байхгүй юу? Цөм авъяал гэж байгаа байхгүй. Окей, цөм авъяал. За Улаанбаатарын өглөө бол та бүхэнтэй хамт нэгэн урайлгыг одоо бид нэр дэвшүүлж. Дугаараа залгаж бас нэг сонсогч авах уу? Болон хэлээ л да. Болон шилжихээс өмнө. Дугаар ямар ч зарлие те. Өглөөний минь мэдээ л да. Тэгээ. Өглөөний минь дөө. Тийм. 11:46 104 11:46 104. Come on baby, kiss me baby. Юу гэнэ? Энэ үн чи яг шинжлэгдсэн. Амар шинжлэгдсэн байгаа. Хараа, ингэж байгаа байхгүй. Өнөө та ингээ манай радиог сонсож байна. Бүр цаашлах юм бол ингээ та ингээ бидний дүрсийг үзэж болно. Бүр цаашлах юм бол ингээ дахиад хэлчихвэдэг санаа зовлоо. Та чи айгуул бүр цаашлах юм бол та хүрээд манай эфир дээр ороод ирмээрээ. Одоо сая хараа. Kiss me, miss me. Come on baby, kiss me baby. 11:46 тэрийг нь харахгүй харчихгүй байж байгаа яачихсан. Элка чингээ боддоо заяаг биш үү? Банк яг энэ дээр энэ нэг апдейт гэдэг чинь байгаа юм дээр ингээд нэмэгдээд ингээд шилжүүлээд байхыг хэлж байгаа шүү дээ. За одоо кисми дээр явж байгаа заяа. Ингээд цаашаа ингээд нэмэгдээд ингээд боддоо. Дараагийн шат юм юу орж ирэх битээ. Чи одоо битээ. Үгүй ээ настай холбоотой юм бэ дээ. Одоо шинжлэгдэхээ байли яадаг уу. Насан түрээд ихлэхээр чи ингээд шал өөр юмнууд бодогдсон байлээ шүү дээ. Ядамсын туяа маань ингэж харагдхаа байсан дээр үгний хаагдхаа байсан дээр үг нь үсэгний товчлол болжээ гэсэн байна. Өөр Монгол гэнэ өглөөний минь гэдгийг. Өөр Монгол. Ой, хүүшээ миний крашыг сонсоо чи хоёр залуу гэд. Хоёлаад бол одоо Заяагийн крашлж байгаа. Ленка Эва чинь одоо эмхтэй л шүү. Дэмжиж байгаа л гэж ахгүй да. Крашлж болохгүй гэж. Болохгүй. Болно. Тийм тэнэг юм байдаг. Юу гэж аа? Давраад гараа гэж. Одоо бүр яах нь вэ гэсэн шиг. Апдейт хийчих юм аа. Тэгсэн. Чи илэр гэлээ. Та нар ямар сони. Би за яг бай эхний булан хүртэл би твчиж байгаа. Тэгээ бүр твчихгүй болоод дотор хүнээ гаргаж ирнэ. Бүгд сонсож байгаа шүү. Тийм шүү дээ. Манай Аленка Эвач гэхдээ бүгдийг л крашлээ угаасаа. Тэр нь дэмжиж байгаа нөхгүй. Тийм. Тэгээ битэрийг гаргаж. Тэр бүгдээс гадуур юм уу? Бүгдээс хасах нь Элка бог юу? Арил таалтан дотор бүгд гэсэн хасах нь Элка бог тийм. Энэ цагаачлал гаргах их том шалгуур шүү. Би ер нь ад үзэгдээд байна гэдэг шалтгаан ч амар чухал шүү дээ. Үгүй үнэн шүү дээ хоёр ад үзэгдэх. Та чи нэг ад үзэгдэх зориг гэдэг номыг бол айгүй уншдаг гэдэг. Ад үзэгдэх зориг. Хэвээр утсан дээр явж байгаа. Баян уншдаг угаасаа. Одоо яг нэг ихний өмтгөл буюу удирдгал хэсгийг л бичээл байгаа. Энэ номыг яагаад бичих болсон шалтгаан бэ гэд. Тэр нөөрөө ном шиг болчиход байгаа юм. Удирдгал хэсэг номныхоо урт дахиад нэг ном байж байгаа. Тусдаа номтой тий. Тэгээд эмэгтэй хүнийг ойлгох ухаан номноос ер нь хэр зузаан Үгүй энэ асар нингэн байна. Нэмгэн байна. Тий, эмэгтэй хүнийг ойлгох ном ч одоо л дуусаагүй гэсэн шүү дээ. Энэ нөгөө манай хин Иванка чинь бит хоёрыг крашлдгүй юм байна заяа. За. Тэгтээ бит хоёроос бусд нь бас тэр бүгд дотор нэг хүн багтаж байна. Энэ бол нэг Гочо Отхон Баатар гэдэг нэг юм нөхрөөдгийн нэг бор. Хонгор нутаг гэж. Гүйштэй цаа цагаан штэ. Цаа цагаан. Турхаа. Тийм ээ. Айгу бүр фигурны. Цаа цагаан шүү юу гэж аа. Турхаа залуу байдаг штэ. Манай Огийг бүр намайг харшилдаг штэ. Та хоёрыг харшилдаг юм гээ гахаад тэр хийгээд тахыг. Гэтэ нэмдэг сэдвүүд дахин хүндэж гаргаж ирээ. Хаа чи нэг юм шарах шиг байна шүү. Хүрхээр л өвдөө тентэр гэдэг. Яста амар хэцүү харсаад. Баянбор ахыг крашлах хүн байхгүй болохоор нь боож өглөөлдөг нэ. Ер нь баячуу жоох өөрийг нэг хүмүүс ингээд гой шүү гэж яахгүй бол ингээд жоох юм хүзээд байдаг те. Баян хүмүүс. Им хүзээд байдаг. Чихүц төрөдөг. Тэ баян хүмүүс яг тэгдэг те. Мэдхгүй харин би баян биш болохоор. Яа. Яста тийм ба. Гэхдээ ингэдэм юм аа. Сонсогч нарын өгж байгаа нэр ер нь үнэнд их ойрхон байт юм билээ. Яг тэр сонсоод ингээд дотроос нь уудлаад бодчихдээ юм билээ. Энэ хүн чинь нэг тийм баян тэгээ бас бор юм байна гэдэг. Үнэ. Хацаавчт юм. Намайг одоо ингээд харсан хэрнээ тэнгиж дүнж штэ. Гэтэл өмнө нь бол радио бол одоо дүрсгүй явдаг байсан. Сонсдог байсан. Тэнгүүд л ингээд хөтлөгчдийн дуу хоолойг сонсоол тэгээ ганцхан FM ингээд
тусгын дуу хоолойгоор явдаг хад айгүй олон хүмүүс ингээл хөтлөгчнэрт крашлдаг байсан гинэ. Тэгэхээр одоо харсан хэрнээ намайг ингэж байгаа юм чинь зөвхөн миний одоо дуу хоолойг сонсож байгаа, радио сонсож байгаа бас зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тэгнь. Тэр хүмүүс намайг бүр ингээд бүр гахад зарцсан гэдэг яг яаж төсөлж байгаа бол намайг ингэдэг байсан. Баян тий. Би баян холбоотой гэсэн. энэ хоёр ингээд аахгүй албар Баян холбоотой. ярьж орж ирсэн үү? Үгүй. Албар ярьж орж ирсэн үү? Яг ингэ юм ингэж таараад гэж орж ирсэн үү? Чи үнэхээр шиндээд байна. Шинкавтод заяа. Чи үнэхээр шинкав. Бараа хуучин заяа учир нь олчдаг л байсан тий. Тэг зүгээр л байсан. Бид нар контрол хоолой гэснээс намайг ингэж төсөөлдөг байсан шүү. Одоо нөгөө радиод бас ингээд дүрстэй байдаггүй байсан. Тэнгүүт радиод надтай хамт ингээд нэг охин байгаа штэ тий. Одоо 2 ижилхэн охин байлаа гэж бодъё. Тэгэнгүүт радио дээр ирээд ямар нэг юмны захиалга өгч байгаа хүмүүс намайг тэр охинтой андуурдаг байсан. За. Яаж байгаа тэр охин ямар хөө байсан? Гой охин байсан байхгүй. Заяа ингэж өөрийнхөө яриагаар өөрийгөө батараад тах Би хууч үнээс сэргээд. Атаа зүгээр намдаа. Гэхдээ нөгөө ингээ өндөр мөндөр амар гой охин байсан байхгүй. Би тэрийг нэг бомбор охин байсан. Одоо л би өндөр гой охин болсон шүү дээ. Заяа мөн өөрийгөө яг магтах гэж байгаа чи ингэж. Гэхдээ одоо өндөр гой охин болсон байхгүй юу? Тэр үед чинь би дөнгөж 11-2-тэй жоох Би бомбор охин байсан гинөө. Байсан гин. Байтугаа. Башаа байсан гэж тий. Башаа байсан. Байт орш. За ихний бол руугаа шилцгээе хамтдаа. Тугаа. Улаанбаатарын өглөө танд хүрж байна. Хамтдаа ихний бол руугаа шилцгээе. Тэгэхгүй бол шинэ хүн маань хуучин үнээр солигдох гээд байна. За тэгээ. Ингээд ингээд нөгөө өрөө үгээ хэлээд авахгүй мó. За тэгээ. Хэдүүлээ хамтдаа өрөө үгээ хэлээ дээ. Одоо юу ч боломж байна. Юу ч болов болдог өрөө үгээ. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Юу ч болов болдог. Үргэлжлүүлэн та Улаанбаатар өглөөний хөтөлбөртөө хамт байгаарай гэж. Хай. Өчигдөр бидэнд инээмсэглэл ч юм уу, Сургамж ч юм уу? ямар нэг зүйлийг үлдээсэн байж таарна. Тиймээс өчигдөртөө баярлаа гэж хэлцгээе. Баярлалаа өчигдөр минь. Баярлалаа өчигдөр минь. Баярлалаа өчигдөр минь. Гэр бүлийн радиогийн өглөөний Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийг та сонсож байна. За бид нар өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё гэсэн сайхан уриатаагаар өглөө болгон та бүхэнтэйгээ хамт угтаж байгаа. Өглөөг угтаж байгаа тий. За энэ удаад бид нар үнэхээр гайхалтай нэгэн сайхан гоё буланг хүргэж байна. Энэ бол баярлалаа өчигдөр минь. Энэ булан маань бас даваа гарагийн хамгийн ихний булан байдаг нь бас их учиртай. Их учиртай. Энэ юу гэсэн үг вэ гэвэл яг амралтын өдрийн хамгийн одоо сонин сайхан нэг бид нар нөгөө нэг даваагаас баасан гарагт ингээ бүгд чимээгүй идэг штэ. Нөгөө чимээгүй гэнэ солирч. Ойл ташгичаад ингээ сонин сайхнаа ярьж идэг штэ. Дугуул байгаа шүү. Гайхав. Харин амралтын өдрүүдээр ингээ бид нар ингээ таг чимээг болчихдээ штэ. Тэр сонин сайхны чи бас бид нар одоо алгасахгүй тулд тэр хоёр өдөр байгаагүй юм шиг одоо нэг хүмүүс нэг жоохон олцохоор зөв бишүүрхэд идэв штэ. Бишүүрхэд байхгүй тул тэр хагасан бүтэн сайнаар тэр амралтын өдрүүдээр юу болвоо. За тэр дотроо нөгөө болсон юм дотроо үнэхээр сайхан одоо өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгохоор тийм зүйлүүд өчигдөр чи юу болвоо. Баярлаа гэж хэлэх зүйлүүд юу байна? Тэг яг таны өчигдрийг сонсомоор байна. Бид гурав. Энэ сонсогчдынхаа өчигдрийг сонсъё. Гэхдээ харин таны гэдэг сонсогчдыг ярьж шээ. Яг өчигдрийнхоос бодох юм бол ингээд яриагаа явъя заяа. За энийг хэлчихье. Нөгөө 30 Отгонбаатар гэдэг нэг цагаан хүн байна шүү дээ. Гэхдээ яг үнэн хэлж байна. Хонгор нутгийн хүү. Яг үнэн хэлж байна. Намайг харахгүй хоолойг минь сонсоод торомор алаг нүдтэй өндөр цагаан цалуу гэж тамаглаж байсан да. Яг л тааж ирсэн да. Харин тэгээд идэг үсэ. Эсэргээр штэ манайхаа. Тийм ээ тийм. За тэнгуус даваас өрөн баяр маань. Бэлгээ авсан. Би өөрөө үнэхээр шок. Үнэхээр сайхан зоглосон шүү. Баяр хүргэсэн бүх хүмүүстээ баярлалаа. Хайртай шүү. Ажлын амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. Заяа. Намайг өндөр гэдгийг Заяа өндөр гэж манай ядамсрын туяа гэж маань хэлж байна. Лажима оюун цэцэг би та бүхнийг энэ хийж байгаа ажилд анхудаа орж ирж байна гэсэн байна. Мянган баяр хачин өглөөний минь битсэн болвол мина тойро цоошин болсон хүнийг яаж хоёр талаас нь бүр барьж идлээ штэ. Үнэн штэ. Гэхдээ харин ч тоохгүй байгаа штэ. Өчигдрөөс эхлээд ер нь цоошин хүн болсон байна. Талах шинээрээ сайхан, магч шинээрээ сайхан. Тэ идэх гээд байгаа юм уу? Идэн штэ. Мөнхөө маань бүгдийг меншн хийгээд өглөөний минь мэдсэн байна. За тэгээд баярлаа уржигдэр минь гэж бас нэг хүн зөрүүдэлж орж ирж байна. За аваас өрөн баяр маань баярлаа өчигдөр минь гэж орж ирж байна.
Сайн байцгаана уу? Цастайхан өглөөний мэндийг бор өндрөөс мэдчилж байна. Та нартайгаа Хоо, удаан бор хугацааны өндрийг. дараа уулзаж байгаадаа маш их Аль. баярлаж байна. Яасан гоё юм бэ? Баярлалаа өчигдөр минь гэд Чэ Батбаяр битсэн байна. Өө ах би сайн уу таны? Бор өндөртөө бутсан байгаа юм шиг байна. Энэ Улаанбаатараар бас имлэгээр яваадсан ах. Биш би энэ бор өндөр бол бас миний хувьд амьдралын хувьд бас л их тийм ойрхон байдаг штэ. Тийм үү? Тий. Бор юм чаа. Тэгээ бас өндөр Шгүүтэй Ястаа ёо. гоё хэллээ чи. биш. Яг гэдэг вэ гэхээр манай ихчих одоо манай ээжийн дүүгийнх тэнд байдаг гэсэн бохоггүй юу? За тэгэхээр нэгсэндээ зуны амралт мамралтан дээр чи тийшээгээ Байнгын. одоо байнгын очиостой. Тэгээ тэнцээ бас гоё зөндөө олон найзуудтай. Тийшээ очихоор ягаад ч юм спортлог болчиход идэгий. Яг ч надад бор өндөрийнх нэг тийм волейбол, сакс Юм юмд ерөнхийдөө илтгэдэг. нэг юм спортлог тосгох юм шиг санагдаад байдаг байхгүй. Яг нэг тийм юу биш шүү дээ. Одоо тэр налаах малахаас арай өөр. Энэ жоохон Ястаа өөр ах. хот ч юу. Ер нь бол яг хотод Яг байгаа юм хол шиг. те нэг мөсөө хол яг хөгжсөн те. Тин чинь. Манай налах чи нэг хоёрын оронд байхгүй юу? Яг хол биш. Хөгжиж бол Хөгж. Яг. Солонгос содны газар нэгтгэхээр шууд дампуурч. Кино театр нэгдэх ямар ч нөхцөл байхгүй. үзэх юмсан наадах гэж. Гүн айгуу сайн. Дампуурч. За өчигдөр юу асан бэ залуучуудаа? Өчигдөр. Өчигдөртөө юунд нь баярлах вэ? Бид хамгийн гол нь өчигдөртөө баярлаад өнөөдрийг ирээдүйд төлөө бас ингээд Би эсвэл ганцаараа ингээд энэ та нар бүгд ингэж энэ надад Юу? хэлээч. Юу юм? Би бүр ингээд Толгой гэж. амралтын 2 өдөр хамгийн их ядарлаа. Би бүр ингээд өглөөжингөө энэ чи ярихтаа гайгүй ядрахгүй байгаа юм шиг мөртлөө амралтын 2 өдөр бүр нэлээд сесрлээ бүр. Чи одоо ажил дээр ирээд амраад байгаа юм. Уг харин тэгээд байгаа мааш. Миний төрсөн өдрийг тэмдэглэж энэ хүн чинь хагасаа өдөр 11-нд гадуур явсан байлээ. Энэ миний төрс өдргээд бүр манай гэрийнхэн чинь бөө хөл хөрж. тэмдэглэсэн шүү. Тий. За Би гадуур мадуур яваад хоол моол идээд. Эхнэр нь үрдэл над руу минь Тий. хүргээд одоо төрсөн өдрийг чинь тэмдэглэхээ гарч ийна гэхээр би за сайхан баярлаарай л гэд үлдсэн шүү тань. Тий нөгөө нэг яг тренд нь тэр юм мэдэлж ойлгосон шүү дээ. Тэгээд гэр бүлээрээ гадуур жоох явлаа. За миний энэ бяцхан гоё Бицхан гоё юу гэх вэ? бохирдоогүй гоё Юу юм? тарих минь. Бохирдоогүй тэр гэдэг. Тэхлийг фанаалта Хүлээж ойлгохгүй байгаа дах. Үгүй харин мэдгүй яагаад ч тэгсэн шүү. За тэгээд өчигдөр сайхан амарсан уу ер нь? Үгүй сайхан амарсан. Юу гэж амарсан? Амарсан гэж гол нь амархаад оролцсон чи тэгээд айгүй ядарсан, айгүй сэнсэрсэн тэгээд Баярлалаа гэж. тий. Өдөр нэг дуг хийчтэй юм уу нэг 30 минут унтаад босд юм уу гэж 3 цаг унтаад босч илээ. Хай. Тий. Тэгээд боссон мөртөө нэг сонин хിവэрэл байгаад лээ. Хай. Тий. Тэгээд явсаар гад өглөө хүрээд ирсэн. Одоо Хай. тэгээд өнөдөр сайхан амрыг да. Даваа сүрэн баяр маань бол өчигдөр ялагчийн хоньны хорхоо гэр бүлэрээ сайхан зоогоолсон шүү. Баярлаа гэж Ай. Ангрээ. Ямар анх юм бэ? Анх юм. Хар өглөөгөр би хар цагаа воож ах чи. хорхог морхог яриад. Яриад сайн болгоод. За таны хувьд өчигдөр хэр болж өнгөрөө? 11:46 104 таа гэсэн. Утсруу та шууд залгаад өчигдрийнхаа талаар сонир сайхан содон юу болоо бас өчигдрөө та юу нэр анзаардаг вэ? Өчигдөр чинь хүмүүс ч ингээл ажил амьдрал гэдэг ч юм уу айгүй олон зүйлийг анзаарахгүй амьдралын тэр гоё шигтгэхэнүүдийг те тэр гоё үсгэлэнтэй болгож байгаа зүйлийг хэтэрхий анзаарахгүй юм санагдаад байна. Тийм учраас илүү яг детальчилж анхааралтай байж юу болоод байна. Үр хөвгтүүд маань одоо хэрхэн томорч гин, гэр оронд маань юу болж гин гэдэг нэг жоохон анзаараад энийгээ бас бэлтгэлтэйгээр энэ даваа гарагта манай Улаанбаатарын өглөөний сонсогчд маань орж ирмээр байгаа байхгүй. Яа за би энийг яг ингээд юунд ярина да. Тогтмол те. Одоо Улаанбаатарын өглөөгийн баярлалаа өчигдөр минь дээр ярина да гэж бодож ингэж бүтэнсээ өдөр ингэж 9 жижиг сажиг деталь дээр одоо тий Анзаарах хэрэгтэй. байгаа. За энд өчигдөр сайхан өдөр байсан, маш завгүй өдөр байсан ч маш олон зүйл амжуулсан өдөр байлаа. Өчигдөр сургалт хийсэн 30 орчим монголчууд хамрагдаж амьдралын талаар амьдрал тохиолдож байгаа асуудлууд болоод түүний учиг шалтгааны талаар сургалттай өдөр байлаа. Баярлалаа өчигдөр минь гэсэн. Оо ямар гоё юм бэ. Хүн шүү дээ. Манай энэ Огийн сургалт бол би Огийн сургалт нэг сууж үзээгүй л дээ. Аюу гой болдог гэж юм болов гэсэн. Би арисаа сая яг нэг гадар дотор мань зөрчилтэй. Би сая ингээд иглээ. За нэг Огийнхоо нэг рекламд чи багчтай гэж ихсэн байхгүй юу? Тэгэл сэтгэл сайхан юм да тий. Огийн сургалтад үнэхээр Тэ сая айгуу тийм үнэхээр гоё болж байгаа гэсэн дотор хүн чи худлаа гэдэг. Ихэр сууж үзээгүй л дээ.
Би тэгтээ гой болно угаасаа. Эзэлцэхгүй байна. Тий. Энэ нөхдөр чи айх энэ нөхөр чинь Би гэтээ сууж үзэхгүй те гэж. би бүр шок. Энэ ооги чи надаас дүүштэй. Энэ хоёр нэг дээр дороо. Эцэг Нэг 2 хоног моногийн жилүү тиймээс Тэрээс үзэлддэг байхгүй гэсэн. Энэ нөхөр зүгээр миний дээр гарчих гад байдгийг. аргагүй байл 1 сарын 4-ных штэ. Тэгэхээр чин тэгээд нэг адилхан оных ч гэсэн бүх хүнээс ах болчих жоо тий. За бас Тий. тийм юм аа. Бүхнээс. Тий. Тэгсэн чинь нэг ооги юу ярьчлаа. Нөө Ахын үнэхээр гоё гэхдээ би сууж үзээгүй цаашдаа суухчгүй. Үзэж харсан. Туулж өнгөрүүлсэн. Тий. Ухаарч ойлгосон. Эт. Юм энэ хүн чинь ихэд юм. Энэ хүн ягаад юм болсныг хэлэх үү? За. Юмд их тийм Одоо энэ хүн баг унтраагаад гарчлаа хөө. Деталь. Санаа зовоод. хөөе. Ичээд. Деталийг нэг юм анзаардаг юм шиг үлээ. Би бол юм жоох анзаарахгүй төрлийн. Ингээл нэг юм нэг чухал зүйлийг хүн гомдооч хөдөө яач хөдөө ч гэдэг нэг тийм мэдрэмж юм жоохон баг. Ингээл гүчдэг. Харин ооги бол өөр. Тэр хүн яагаад ингэсэн бол тэр хүний амьдралын утга учир мөчрэг. Айхтар ингээл зөндөө юм ингээ бодож их тийм хүнийг боддог гэсэн. Тийм учраас бүр ингээд хэдийгээр бацаанч гэсэндээ бүр ингээд ухаарлыг бас амьдралын гоё амтыг мэдэрсэн нөхөр байгаа хөөхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ баярлалаа өчигдөр миний энэ одоо амтыг учрыг нь олцсон хүн л яг тийм болж таарч чадаад байгаа хөөхгүй. За. Алинка битсэн байна. Хажуу. За. Алека ингэсэн байна. Хичээл эхлэхийн өмнөх өдөр завгүй өнгөрөх байдал ханиадтай зодолдоод би дээрдэхэр нь шөнө 2 цагт үзэмтэй талах баримттай өөртөө баярлалаа гинэ. За ингээд ханиадаа давж гарж ийна гэдэг чинь бас л өчигдөртөө баярлах нэг шалтгаан шүү дээ тий. Өчигдөр ханиадаа дарж чадаагүй бол өнөөдөр тэгэл бас л юун талахтай мантай сууж байгаа юм шүү дээ. Тий. Тэгэх нь байна. Тэгээ өчигдөр би ч гэсэндээ ханиаднуудыг бол хугдарсан. Үүнээс гадна өчигдөр би нэг юм сонссон байхгүй юу? Юу? Тэрийг хоёрт ингээд бас сонсогчтойгоо хамтдаа сонсомоор санагдаад За. чирээд аваад ирсэн. За. Юу хоолойг таниад байгаа хэрнээ тэр хүнийх нь нэрийг нь би санахгүй юм л да. Гэхдээ зүгээр л эн тэнд явж байхад нь би сонссон шүү. За та нар хоолойг шууд санах бах. За ингээд найруулагч маань тавиад өгөх хаа гэж бодож байна. Үй. Хамтдаа За, ингээд бүр сюрприз. реакшна мэдрээд энэ зүгээр аудио шүү. Аудио. Тийм тэгвэл сонсоол бас ингээл мэдрэмжүүдээ хамтдаа хуваалцъя гэж байгаа. Хоо ямарсан энэ чи бүр бэлтцсэн аа. За та чи чи бүр найрагч тойрны ер нь их байгаа шүү. арай биш шүү. За За хүлээн сонсцгоо. Юу юм болоо? Зүтгэл. сонсож ирсэн үү? Үүрийн давн жингэрэг өрөөс босоод хамгийн хурдан арслангаас илүү хурдан гүйхгүй бол үхнэ гэдгээ мэддэг. Араатны хаан арслан эртлэн босохдоо хамгийн хурдан гөрөөсийг гүйцэж барихгүй бол өлсөж үхнэ гэдгээ бас мэдэрдэг. Алтан наруулын цанаас сухихад арсланч бай гөрөөсч бай хамаагүй гүйхгүй л бол болохгүй гэдгийг мэдэр. Болоогүй. Хамгийн хортод зуршил бол санаа зовх. Хамгийн сайхан баяр бол хүнд баяр хөөрөг. Хамгийн их хоосролт бол өөрийгөө хүндлэх сэтгэлэн алдах. Хамгийн их сэтгэл ханамжтай ажил бол бусдад туслах. Хамгийн том асуудал бол айдас. Хамгийн сайхан нойр бол оюун санааны амгалан байдал. Хамгийн их хүч бол хайр. Хамгийн хэрэггүй сэтгэлийн хөдлөл бол өөрийгөө мөрөвдөх. Хамгийн дэгжин хувцлалт инээмсэглэл. Хамгийн үнэтэй өмч шудраг шулуун зан. Хамгийн найдвартай сэтгэл урам зориг. Хамгийн хөнөөлтөд зэвсэг бол буруу гэрэ. Нэг юмыг та сайтар марталтай. Энэ бол айдас. Нэг юмыг та сайтар саналтай. Хайр ивэлиг. Нэг юмыг өтөр түргэн марталтай. Өөртөө эргэлцхийг. Нэгэн юмыг өнөөдөр маргааш үн мөнхөд марталтай. Гүний гутрлыг. Нэгэн юмыг сайтар мэддэгвэ. Энэ бол амар амгалан. Нэгэн юмны тухай сайтар бодолтой.
чин үнэн сэтгэлийн тухай нэгэн юм алгасшгүй чухал зүрхний асах тэмүүлэл нэгэн юмыг нухчин даралтай готрол гүнийг нэгэн юмыг ухтан авалтай баяр баясгаланг шаргуу зүтгэлийг орлох юм энэ хорвоо ертөнцид байхгүй гэдэг. Тийм ээ. Авьяас дангаараа юу ч биш, авьяаста бүтлгүй чудалийг тэргэхэв. Суут ухаан дангаараа юу ч биш, хүлээн зөвшөөрдгөө суутнууд зөндөөл байдаг. Боловсрол мэдлэг адилхан юу ч биш, ертөнцид боловсролтой тэнгүүд дүүрэн байдаг юм. Багцгүй шургуу зүтгэл, зөв сайхан итгэл, шийдвэр төгсөж шармайлц бүхнээс илүү гэдгийг бод. Хэрэглээгүй авьяасад зэвэрдэг, ашиглаагүй булчин агшдаг, тогтоолос өмхирдэг, салхихгүй агаар мууддаг, түлхээгүй цаг зогсдог. Хинч орхгүй хаалга гацдгийг сан. Харин маргааш гэж хойш тавьсан зүйлс бүхэн мөхөдгийг сайтар бодуулштай. Тиймээс залуу хүн гэдэг үнцэнэ мэдэр зөвхөн олон сургууль төгсөж, олон цагаар ажиллаж, их мөнгөтэй байх нь амжилтанд хүргэдэг гэж бүү эндөр. Залуу хүний сэтгэх чадвар зогссон бол энэ бүхэн байгаад амжилтанд хүрэхгүй бод. Хүн чанараа хизээд битгийгээ эд хөрөнгө алдсан бол юугаач бүү алдсанд тооц. Эрүүл мэндэ алдсан бол нэг зүйл ч алга болж, харин хүн чанараа алдсан бол та бүх зүйлээ гэж. Зөв хүн байхын тулд бүхнийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Хувиршгүй зан чанар ямар ч хүний гэрэл түлдгийг бод. Хичээл зүтгэл хэнийг ч гомдоодгүйг хэрхэвч бүү март. Өндөр боловсролтойч бай, үгүй ч бай. Оюуны чадвар ихч бай, багч бай. Өөртөө байгаа бүх энерги, сэтгэл, зүрх, оюун ухаан нэгэн зүгт хандуулж чаддаг тэр л хүн хамгаас хүчрхэг байдгийг бод. Гагцгүй бүх зүйлд чин сэтгэлээсээ ханд. За баярлалаа. Зүтгэл нэртэй. Энэ гоё зүйлийг ганцаараа сонсох хүссэнгүү хамтдаа сонсё гэж бодсон юм. Өглөө бас нэг гоё зүйл сонсох юм бол гоё мэдрэмж авдаг штэ тий. Түүнтэй ижлэх өчтөр би үүнийг сонссон. Үүнийг би ер нь яг 15 жилийн өмнө сонсож байсан. Тийм үү? Тий. 15 жилийн өмнө сонсож байсан. Манай радиогоор явжсан юм уу? Үгүй. Тийм үү. Тэгээд хайж байгаа. Ямар сони манай радиогоор явж гисэн баг хэвээр доо. Мэдгүй. Яг л энэ хоолоо энэ одоо хүн чинь манай радио дээр манай радиогийн. Үгүй радиогоор яваагүй юм. Тийм үү. Би радиогоор сонсог байхгүй. Тэгээд бүр ингээ хайж агаад тэгсэн чинь нэр усгүйгээрээ яг зүтгэл гэдэг нэртэйгээр YouTube дээр байрлсан байсан. Тэр нь ямар гоё юм бэ те? Тийм байна. Зүтгэл гээд. Тийм байна. Тий. Бас их сони юм байна. Та өчигдөржингөө зүтгэж энийг хайж олж ирлээ. Мөр болгоно нь ингээд айгүй гоё. Утга учиртай бас их гоё тэмүүлэл өгсөн. Тий. Зүйл байна. Тэгээ хүн болго өөр учраас яг нэг юм тогтсон юм мөрнүүд ингээд өөрөө өөр гэдэгтэй бол болоод аль нэг нь тогтож байгаа баг. Тэгэхээр та одоо гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook пэйж дээр манай лайв цацгаж байгаа. Саяын зүтгэл гэсэн энэхүү одоо юу одоо юу гэх вэ нэг өгүүлэн уншлага тий. Их сонсоод тэр дотроос яг ямар мөр танд их онцгой санагдав. Тэгээ надад жишээлбэл хинч орохгүй хаалга гацдаг гэдэг гацдгийг сан гэдэг бас гоё хэлэгдэж байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар та зог туссан бүгдийн санах албагүй яг аль нь танд яг тогтч үлдвэ гэдгээ комент хэсэг дээр бичиж үлдээгээрэй гэж хүсэж байна. Надад аль нь гэж надад маргааш гэж хойш тавьсан бүхэн мөхөдгийг сан. Маргааш гэж хойш тавьсан бүхэн мөхөдгийг сан.
хойшлуулаад тэгээд дими шүү. нэг зүйл нь надад бүр Монголчуудад санаараа тэр зориулсан. чигээрээ байсан. Тийм байна. Нэг зүйл нь надад тэр чигээрээ байсан юу гэхээр хамгийн дэгжин хувцлалт бол инээмсэглэл гэсэн. Яа. Би замбраагүй дэгж хувцалт юм байна. Миний хувцлалт нэг л сонин замбраагүй байна гоо. Тэгээ хүн болгонд хамгийн дэгжин хувцлалт нь байгаа их гэж бодож байна. Хамгийн том асуудал юу гэсэн гэхээр зөв айц гэх юм. Айц гэсэн. Хүн ер нь Хаа гэдэг айц. Just do it гэдэг одоо Nike нөгөө нэг юм уриалга гэдэг шүү дээ. Тий. Аливаа зүйлийг яг шууд л хийх хэрэгтэй байгаад байдаг. Шууд л хийхгүй байх үндсэн зүйл бол энэ айц байдаг хаа тий. Тэгдэг баг. Манайхан тэр хоорондоо асуудал. бас ингэж ярилцаад яриад бүр хэрэг алга энэ Энэ дотор. тогтмол ус өмхирдэг. Уриалан дуудсан хүмүүстэйгээл танаа манаа гээл бөө юм болж байна. За тэгсэн тогтмол ус өмхирдэг гэдэг мөр таалагдсан гэж шүү. Манай овныхад Тиймэр байсан юм уу? Байсан. Харин яг хүн Одоо өөрөө шинэд нөгөө нэг хаалга гацлаг гэдэг чинь өмнө нь байсан байхгүй юу? тийм өөрөөр холбоо юм байна л да. Яг ингээд нэг юм би бол хаалга малга бодож байхад энэ хин тгсэн. Оги. Оги нэг юм өмхи ингээд Оги тэр ингээд чихэн цуцсан гэж байгаа. Өөрөө. Надад болохоор тэр нэг гөрөөсийг хөөж байгаа арслангаар л төсөөсөргөө дуусчлаа ш би сая. Тэр сайхан мах идэх байсан бах та тэр арслан. Гөрөөс нь гүүгээ явчих шиг боллоо шүү дээ. Тий. Ямар ч үе тэмцэл байгааг хараж байгаа. Хамгийн дэгжин хувцлалт инээд гэдэг дээр бас ингээд санал нийлж байна. Тийм байна. Айгуу гоё юм тий. Яг өнөө. За тэгээд өчигдрийн нөгөө нэг комментууд ирсэн. Би бүр дээшээ гүүхээс өмнө гяс Тэгээ сайхан уншия. Баярлалаа та бүхэндээ гэд даваас өрөм баярыг меншн хийсэн. Тэгэхээр энэ Мянган баяр Лаачин гэдэг хүн болвол гэр бүлийнхээ хүн нь олоо гэж би таамаглаад байна. Мөн болов гэж бодоод ин шүү. За тэгээд баярлалаа Боги. Ёстой үнэн хүн шүү. Дотор чин зөрчил байна гэдэг бол чамд найдар байна. Боги минь хөөхөн дүү минь дээ. Энэ хоёр ч одоо ах トゥ гээ үдэлцээд байгаа. Харин тэгээд за дараагийнх нь Би ч нэг хүзэлцдэг. Энэ хүзэлцэж байгаа. Лажима оюун цэцэг өчтөр би ангийн охин даваас өрөн баяр маань надад нэгэн гоё ээжийн тухайн дуун дээр зураг хийж өгсөн. Би маш их баярлаж бас зөндөө уйлсан. Уучлаарай би ээжигээ тэнгэрт өгөөд 21 хоног болсон юм аа гэсэн байна. За Бас уучлаарай. найзууд их гоё юм аа бас. Тийм Ямар байна. гоё юм бэ? Яг нөгөө найзууд яг хэцүү үед нэгнийгээ мэдэрч те. Одоо яг хажууд нь байна. Тэр дундаа ингээд сэтгэлийн юм дэм өгөхөр. Одоо яг ингээд анзаарах юм бол зүгээр өгнүүд бид нар уншиж байна. Гэхдээ яг эн чинь үг биш байхгүй юу? Эний цаана бол үнэхээр чин сэтгэлийн одоо юу гэмдэ хүн гэж биднийг амтнаас ялгарч байгаа зүйл бол энэ ч нөгөө нэг хайрын талаар ярьсан шүү дээ. Хамгийн их хүч бол хайр гэж бас саяын одоо зүйл дээр яригдсан. Тийм учраас энд бол зүгээр нэг өгнүүд биш, энд бол хамгийн том хүч явж байна. Тэгээ нэг найз нь одоо ингээд ээжигээ алдаад 21 хоног байж хахад л тэгээ найз нь ингээд ээжийн тухай дуун дээр зураг хийж өгсөн байж тээ. Тийм байна. Ямар гоё юм. Та хөөрх юм байна. Үнэхээр хоёрын тэрийн дунд байгаа хамгийн их хүч болох хайрыг бид нар харахтаа маш их урамшиж байна. Баярлалаа. За өчигдөр бусдад тусалсан сайхан өдөр байлаа. Өглөг өгөх хамгийн том бэлэг байлаа гэд Мөнхбаатар Сүхбаатар маань бичсэн байх шүү. Тийм байна. За тэгээд өчигдөр энд Солонгост амьдарч сурч байгаа дүү гэр бүл маань 4 хүүхэдтэйгээ сувонд ирж манай тонож хамтдаа ярьж суусан. Амьдрал тохиолдож байгаа сайн сайхан асуудал бэрхшээлийг ярилцаж зарим зүйлийг шийдсэн чухал уулзалт байсан. Бөөндөө бужигнсан сайхан өдөр байлаа. Дэм дэмэндээ сайхан л явж байна да. Солонгост дэх монголчууд нь баярлаа гэсэн байна. Тий баярлаа. Нөгөө меншн дээр нөгөө нэг манай Жүүн чинь нөгөө Бах үнийг ороод ирээ гэдэг дагсан. шүү дээ. Тэгсэн чинь дуудлагаар ороод ирлээ гэсэн. Дуудлагаар орж ирсэн бүх хүмүүстээ өглөөний мэндийг хүргэе. Та бид нартай хамт байгаараа. Таныг одоо дуудсан хүн чинь хаа хамаагүй шал хэрэггүй юм дуудаагүй шүү. За өчигдөр найзууд маань эмнэлэгт эргэж ирсэн ёстой л гоё байсан. Радиогийн хамт олон та нар минь бүгдээрээ сайн биздээ. Өчигдөр болон өнөөдөртөө та нартаа маш их баярлалаа гэд Чэ Бат хоёр маань бичсэн байх шүү. Огийн маань ингэсэн байна. Өчигдөр энд Солонгост амьдарч За надад суучгүй. ч уншсан. Тэгсэн үү? Тэгсэн. Тийм. Харин доор нь харин ингэсэн байна. Та гурав маань ч маргаашийн өчигдрийг маань сайхан эхлүүлж өнөөдрийн өчигдөртөө өчигдрөө эргэн санах боломж өгсөнд баярлалаа. Юу олон өнөөдөр өчигдөр бол амт. Энийний бол би учрыг нь ойлгоогүй. Би бол ойлгосон. Нэг их наан цаана юм болсон. За одоо доошогоо яг нөгөө нэг сая зүтгэлдэр ямар үгнүүд нь хамгийн зөвүүн байсан бэ? Ямар мөрнүүд нь хамгийн тод үлдсэн бэ гэдэг дээр хүмүүс маань бичиж эхэлсэн байгаа. За даваас өрөн баяр надтай ижил мөрийг бичсэн байна. Маргааш гэж хойш тавьсан бүхэн бүгдгийг санаа гэдгийг. За тэгвэл ядам сүрэн туяа тэгвэл миний хамгийн дэгжин онцгой хувцалт инээмсэглэл өрмөцөө гэж.
За. Эрүүл мэндийн алдвал гэдэг нь үлдлээ гэсэн байна минад. За Аленка болохоор би гацдаг хаалгыг сонссноос хойш юм бодоод цааш сонссонгүй гэх. Харин би бас татсан юм аа. Хаалган дээр гацчих. Яг тэр ингэнгүү дон гэдэг ингээ айгүй олон юмнууд хэрэгцүүлээд болоо явчих. Харин тийм байна. За хамгийн дэгжин хувцалт инээмсэглэл таалагдсан байна. Олж уншнаа надад яг хэрэгтэй хоол шиг санагдаж байна гэсэн байна. За хамгийн дэгжин хувцалт бол инээмсэглэл юм шүү. Хүн болгонд хорвоод л хідээ инээмсэглэл бэлэглэе гэсэн байна. Үнэ. Тийм байна. Манай хан шүү гэсэн байх шүү. Даваа сүрэн баяр. Та эрүүл мэндийн алдвал та бүх зүйлийг алдсан гэсэн үгээ гэсэн байна. Энэ бас тий. За мянган ах маань номин эрднийг меншнийсэн байна. Та гурыгаа хараад маш хөвгөлтэй өглөө байна. Их баярлалаа гэсэн байна. Цастаа өглөө дулаан хуцлаарай. Сайхан инээмсэглээд өдрийг ирч хүчтэй сайхан өнгөрүүлээрэ бүгдээрээ гэсэн байна. За миний сэтгэлийн эвгүй болсон сая нөгөө нэг найзаасаа тийм мэдчилгээ бишээ нөгөө нэг ээжийнхэн зургийг дуун дээр аваад сэтгэлийн эвгүй болсон шүү гэдэг. Тийм байна. За энэ хичлэн энийг бол би зүгээр ганцаараа сонсох хүсээгүй. Тийм ч учраас өнөөдөр энд чирж ирсэн. Тэгээ өчтөр үүнийг сонсоод надад төрсэн мэдрэмж юу вэ гэхээр анх сонсож исэн мэдрэмжээс шал өөр байсан. Анх сонсохдоо бол 15 жилийн өмнө би баг төрөөчгүй байсан хүүхэд шүү дээ. Ямар гоё шүлэг вэ л гэж бодсон баг тийм. Тэгж л бодож байгаа шүү дээ 3 4 настай хүүхэд. Үгүй 15 жилийн өмнө гэхэд одоо яригдж байгаа бүх зүйл нь байсаар л байна. Үн цэнтэй байсаар байна тийм ээ. Тийм байсаар л. Тэгээ одоо сонсоход бүх юм ингээл мөр болгоно ёстой жинхэнэ яг ингээд амирсан юм шиг мэдрэмжийг төрүүлж байгаа байхгүй. Тэгээд хин нэгэнд магадгүй зарим нэг мөр нь хин нэгэнд бүр ингээд зориулаад хэлж байгаа юм шиг алууч наашаа харж да гэж жагаад үг хэлж байгаа юм шиг тийм амтай мэдрэмж төрүүлсэн учраас өчигдрийг би энэ аудиог болвол за нэг 10 нэмийг сонссон. Дахин сонссон. Дахин сонсоод мэдрэмжийг нь бүр ингээд чамд одоо яг айгүй олон мөр олон биш үү? Яг хамгийн нэг номерт нь яг юу? Би хэлсэн шүү дээ. Тэр инээмсэглэлөө. Үгүй маргааш шүү гэж. Маргааш гэж хоош тавьсан бүхэн мөхөдгийг санаа гэдэг дээр би айгүй ингэж олзуурхаж харж байгаа байхгүй юу? Яагаад гэх юм бол ер нь ингээд нөгөө завгүй амьдралынхаа ингээд ийм нухчаан дунд амар сөртөө ярьж байна. Зарим зүйлүүдийг за бараг ихэнх зүйлүүдийг за маргааш болгочих. За тэгж жагаад болгочих гээ хоош нь тавьчихдаг байхгүй юу? Энэ бүх зүйл нь хаанда одоо жишээлбэл нөгөө хүүхэдтэйгээ цаг өнгөрүүлэх байсан бол за амжсангүй маргааш болчих. Дараа 7 хоногийн амралтаар болчих гэж хоош нь тавьж байгаа. Би яг тэгсэн байхгүй сая. Тэгээд тэгсэн манай хүү жоохон тийм нөө сэтгэл дундуурхан унтсан. Тэгээд тэр мэдрэмжийг авангуудаа би өнөөдөртөө одоо өчигдөртөө би баг зэрэг харамссан байхгүй. Тэгээ энийг сонсчоод би нэрэ маргаашгээ хоош нь тавьчихжээ. Гэдэг мэдрэмжийг шууд авангуудаа надад хэлээд байгаа юм шиг санагдсан гэсэн. Энэ ооги бас өшөө нэг юм битсэн байна. Тэр нөхөө зэрэг салхигүй агаар бөхчмддөг гэсэн хэсгийг. Тийм мөр байсан юм шиг байсан. Би станцаар байна. Тэр нэг өмхирдэг гэдэгтэй л адилхан баг л та. Яг тэр үеэр л явсан баг. Энэ дандаа бөхчмдөх өмхирх болж байна. Хаалга нөгөө нэг яадаг гэдэг шиг. Яха би бол таны талд байгаа шүү дээ. Энэ хоёрыг та мэдж байгаа тийм. Баян нэг иймэрхүү юм. Цас орж байгаа мó гинэ. Буцаад өвөл ирсэн. Өвөл айсуу гэж. Монголд буцаад өвөл ирсэн. Гэтэ энэ хаврын цас гэдэгт нэг гоё үдэн штэ. Нэг тийм хүүтэн биш болохоор нэг юм мэдрэмж нь арай өөр үдэн штэ. Өвлийн цас ч бас ингээд цас болгон өөр шүү. Намрын цас өөр, хаврын цас өөр, өвлийн цас бас нэг өөр үдэн те. Цас гэснээс одоо бүх хүмүүс мэдгэл байгаа л да. Гэхдээ яг энэ өглөө танд бас яг ингээд хэлэхээр өн эртний цагаас нэг үг одоо төлөвлөгдсөн байсан юм байна. Сонсогч танд би хандаж хэлээ. Сонсогчтой. Огны гоё мэлгээр ангууд аай гингүүд хүчгүй болчиход байна тий. Аай гэсэн. Өглөө авраараа ч гişиг гисэраа гişиг. Мангар нэрлэхгүй тий. Авраараа ч гişиг. Өглөө ч гişиг гэсэн. Дада өгчлээ тий гişиг. Тий, энэ бол өн эртний цагаас одоо танд ингээд товлогдож хэлсэн үгс нөгөө мартаж. Уусаа чиг шиг байж тээ. За тэгвэл мартсан болвол юу яа? Одоо санаж байгаа байхгүй. За юу яа? Нөө нэг цас ирсэн шүү дээ. Энэ өглөөг бас яг танд бас яг чухал нэг үгийг хэлье. Цас чинь яг хүн болгон мэднэ. Нөгөө ширхэг болгоно нь одоо өнөөдөр хүртэл хичнээн ширхэг цас орсон байдгийг мэдэхгүй зүгээр одоо та хүний толгоонд боохгүй бах. Гэхдээ цас судалдаг шинжлэх ухаан гэж байд юм лээ. Хаяа. Тэр нүүхээ зэрэг цасны ширхгийн хэлбэрүүдийг
давтагдах нь уу гэдгийг зүгээр нэг ямар ажилгүй нэг хийгээ сууж байгаа юм бэ? Үгүй чи ажилтаа л шүү дээ. Тэрийг тэгээд ярьж байгаа юм чинь ажил хүсэн л шүү дээ. Судлаад ингээд байж идэм байл та. Өнөөдрийг хүртэл ямар ч цас яг хоёр ширхэг ганцхан ч удаа хоорондоо яг ижилхэн юм. Хоёр ширхэг. Дүрсээрээ ингэж давхарцсан тохиолдол огт байдгүй. Гэдэгтээ адилхан өнөөдөр яг танд зориулагдаж одоо өнөртний цагаас тавлагдан хэлэхээр төлөвлөгдсөн тэр үг бол та бас яг энэ цасан ширхэг шиг ийм онцгой цор ганц үн цэнтэй ийм одоо хүн шүү гэдгийг танд хэлхийг хүсэж байна Улаанбаатарын өглөө. Үнэ чигшиг. Үнэн штэ. Тийм учраас та өөр юм чинь бусдтай өөрийгөө харин тийм нөгөөдхийн араас нь явуулж байхгүй юу? Бусдын байгаа зүйлтэй ингээд нөгөө нэг харьцуулгуудаа эндээс нөгөө нэг юм харуулсал одоо юу гэх атаархал тий одоо юу гэх юм муухай юм л гарч тийм юм яг утгагүй байхгүй тий одоо би жишээлх юм бол та бүхэн харж байгаа хэрэг энэ хоёроос дэндүү царайлаг гэтэл энэ хоёр надад атаархдаггүй би бол угаасаа харьцуулдагчгүй би бол угаасаа мэднэ энэ одоо яг энэ Улаанбаатарын өглөө дундаа бид нар хамгийн нэг тодруулсан хамгийн хөөрхнөр нь би бүр ялагчгүй тодорсон. Тэгэхээр хин нэгэнтэй ингээд өөрсдөө харьцуулах шаардлагагүй ш. Тухайн үедээ л яг нөгөө боор авах одоо хин нэгэндээ хөөргөн л байгаа тий. За энд бол хин нэгэндээ гэсэн. Синкич манай талын сонсогч нар байна уу? Ижидээ бол нөгөө нэг малцуудаа эрхлэх юу нэг гэдэг байгаа шүү. Тийм тэгээд нөгөө нэг юу гахаан торооч гэсэндээ ээждээ хөөргөн гэдэгтээ ээжлэгэн бор хүсэмжит бор залууч гэсэндээ ээждээ бол. Одоо миний хөл бол одоо ээжд өстэй гоё байгаа шүү дээ. Хоёрт ямар ахвал гаргаа дээр харъя. 44 хайрцан байрын. Одоо гоё хөл байгаа шүү дээ тий. Бор 44 айсвар гоё. Хомс ингээ мөрөөцсөн үү? Жохо засвар хэрэгтэй тий. Гоё байгаа. Сайхан өглөө бас хин нэгний 44 айсварын хөлийг бас ингэж төсөөлөхгүй. Яагаад ингэж байгааг мэдэхгүй байна. Овгийн хөл бодогдоод байгаа. Ингээд хомсон ингээд зузаалцсан. Тэгээд ингээд хомсны утгаар хөлийнхээ эрхэн урууны хомсыг авч болтгоо. Ингээд хажууд ингээд хомснаас бусдыг нь би косооч тавьсан. Яах вэ муу авгийнхын авгийнхын хөлийн хуруунаас бусдыг нь бол дэмжиж яхаа. Одоо энэ яриаг болио. За ноёко. Манай овги биччихээ. Үгүй дээдлийн уншаад. Тэгвэл би дараа нь овги. Овгиго. Өвөл буцаад ирсэн. Үргэлжлүүлээд аяыг нь аялаараа өглөөний мэндэ гэсэн байна. Winter's coming. За манай овги ах маань ингэж заяада баярлаа. Шинэ 7 хоногийг маш сайхан эхлүүллээ. Надад бол ус урсаж байж л цэвэр цэнгэг байдлыг дахин санууллаа. Урсаад л байж дээ. Урсаад л байж дээ. Удирлын андуурсан хаврын өдөр цастай байна даа гэсэн байна. За өөр тулгараад байгаа зүйлээ илүү тогтож сонсоод байх шиг байна. Манай энэ Мино Гочоо Отгонбаатрыг та соод байж Монгол цас орж байгааг мэддэггүй юм уу гинэ? Юу гэсэн ч юм. Тэгээ баг Монголд байгаа юм шиг юм шүү. Соо явсан хүмүүс зүгээр байгаа. Энэ толгойд ирэх нэг сэн. Соод ээжж Монгол цас орж байгааг мэдгүй та хэвээр мяа вэ шүү гэж хэлсэн шүү дээ. Ер нь. Чи мэдгүй гинэ. Мэдээгүй гинэ хариуд нь. За тийм ээ би та бүхэнд бас нэг зүйл хэлэхэд маргааш өглөө идэн гэсэн хоол маш үнэтэй маш гоё шүү дээ тийм ээ гэсэн бэ. Гэхдээ бас тийм ээ тий. За хаврын цас шар тос гэдэгтэй гэсэн байна. Хаврын цас шар тос гэдэг юм бэ гэж шүү. Нөгөө өчигдөр би нөгөө нэг салхинд гарсан гэсэн шүү дээ. Нөгөө бом дуулын тийшээ гарсан. Тэгээ нэг зүйл анзаарсан юм хуурайшл бол бас нилээх байлээ. Нэг хавар болоодчдаг тийм үү. Монголд ер нь л их хуурай байдаг шүү дээ. Тэрийг айгүй мэдэрлээ. Тэгээд нэг цас орчоосаа гэдэг нэг дотроо битүүхэн бодсон юм аа уучлаарай. Тэр бодлол бэлээ авсан юм байна шүү дээ. Уучлаарай. Миний бодол зүгээр цаг агаар дээр гарч байгаа. Тийм үү? Гүг хамгийн гол зүгээр цаг агаар дээр цас орнол. Үгүй юм байлээ. Хамгийн гол учир шалтгааныг би өглөө ажил дээр ойлгосон. Яа. Би яагаад цас орчоо гэж бүр гайхаж байгаа хгүй би бүр шок. Тэгээ би бүр ажил руу ингээл алхаад явж байхдаа яагаад орчвоо гэж би бодоолсон. Тэгэл ажлын хашаа руу ороод ирсэн чинь нэг хүний машин угаацсан байдий. Бүтэн сар угаагүйсэн шүү дээ энэ машин. Тэгснэ нэг өдөр угаагаад ирсэн чинь маргаас нь цас орж байгаа хгүй.
Пат тэр хүнийх нь Тийм машин. ээ, миний буруу байсан. Баяр хүргэе. Нийт монголчуудаас хүсэлт өчөө. Өчтөр би яг ингээд машина угаалгаал та цас дуудаад өрн дуудаад аваад ирлээ. Та бүхнээс үнэхээр Яг тэгдэг тийм. Тэр нөгөө нэг юунаас болж байгааг би ойлгож байна хөрхий. Үнэхээр ойлгож. Нөгөө шинчлэгдсэн. Тийм. Нөгөө цаг агаарын мэдрэмж нь арилцсан. Арилцсан. Юу ч байхгүй. Men in Black шиг ингээ пүг гэдэг гэл асуусан санахаагүй. Энд гэхдээ ингэдэм болоо. Үнэхээр уучлаарай. Санаагаа алдсан. Би амар гимшиж Карафан алдсан. Машина угаалгахаар цас ордог гэхээр одоо арай цааш юм тий. Бид нар ингээд цас ингээл ойртоод ирэхээр ягаад ч машина угаалмаар санагдсан болоо. Ингээд дотроос л ингээл тий угаалгаач гоё ш тэгээд. Одоо шилдэг нэг тэнгэр бүүдихээр ингээд юу нуруу янз янзын үе мөч өвддөг гэдэгтэй ээжэл. Цас орохгол ирэнгүүт машина угаая гэдэг бодол орж ирд юм шүү. Би нэг анхаадлаар ярьчихсан да. Тэр дотор болохоор манай асар цэвэрч хүн баггүй. За тэр дундаа бүр ингээд нөгөө нэг юм машиныг бол зүгээр ойлгохгүй. Тэр машин бол үнэхээр зовдөг баг. Гүг харин цэмцэгэд гоё юм шүү. Аа? Цэмцэгэд гоё юм шүү. Юу ч ингээд хамаг юм нэмэгдээд ингээд Юу гэж тий. зүлгэгдээд үлгэгдээд ингээд ахаар чинь. Төмөр ингээд зүлсээр байгаа Нэмэрч ш төмөр. Боог намайг авдар авчид өгчихгүй юм бахта би угаалгахаас Тэгсэн чинь бас яг тэр хүн яасан бах нь. За угаасан байх. Угаасан байх. Хоёр машин угаагдсан юм уу? Тэгсэн. Тийм Энэ хорвоодлох дээр хоёр машин цас орж яхад угаагц нэг заяагийн машин нөгөөх нь манай аав юм биш. Үгүй гэхдээ хардаа бид дунд хардаа хоёр хүн угаалгаагүй шүү. Бас угаалгасан бас зөндөө хүмүүс байгаа шүү. Өчигдөр бас та цас ороход хувь нэмрээ оруулаад машин дэргээ угаасан бол бидэнтэй хамт машина угаасан гэдгээс бичээд үлдээрээ. Тэгээрээ. Тэр маш таны мэдэх маш том зүйлүүд миний амьдрал боллоо. За. Тэр юу гэхээр зэрэг за мэдээж түрүү ярьсан нэг аав машина угаасан. За. Угаасаал тэгэл тэгсэн өчтөр зүгээр маад айлчиж ирсэн бохгүй юу? Айлчилж ирсэн. Манайх ч ингэж айлчилдэг бохгүй хүмүүс. Харин тийм шүү. Айлчилдэг хүлээ авалт бол. Ерөөс хэрэгэлдэггүй хэрэглээд байгаа юм. Манай зүгээр олж гарна гэсэн. Аав айлчилсан юм уу? Айлчилсан. Албан ёсны одоо бүрэн хэмжээний Уулзалт хийсэн байж тээ. айлчлал бий болоод. За тэгээ манайх чинь Ямар хүмүүс дагалдаж явна. манайх чинь ингээд цайлга болоод. Уул нь ингээд аав зүгээр хүргнийхаар орсон. Тэгээд нэгээс цай унд ууж байгаа шүү дээ тий. Тэр аюун сүртээ сосгд юм шиг нэр. Гоё юм байна. Ер нь бол ойрын хугацаанд бас хадам ээжигээ айлчлуулна. Гэхдээ зөвхөн манайд айлчилдаг байхгүй. Бусад айлд бол зүгээр зочилдог тий. Тэгээ зүгээр орж гардаг. Орж гардаг. За тэгээд юу яалаа. За мэдээж ингээд өглөөлөө la тэгэл яста цаас орно гэдгийг мэдсээрээс л гэл яг манай гаражт ингээд машин оруулаад тавьчихж байгаа. За тэгэнгүүтээ нөгөө нэг цастаа үеэрэг явах болох гээд байгаа байхгүй. Тэгэхээр дөнгөж цай угаасан станерэ гэл ингээл жоохон тийм байж л байгаа. Өшөө нэг юм мэдлээ. За бид нэр өчигдөр ингээл яг бай нэг одоо ингээ магшарч идлээ. Нөгөө нэг ингээд эцээ уснаад ярьчих шүү дээ. Яаж ярихгүй өнгөрөх нь үү гэж бодсон чинь бас яаж ярихгүй өнгөрсөн. Нөгөө нэг би ингээл юм тос мос төлсөн мөлсөн гэл нэг юм яриадсэн шүү дээ. Тэгээ нэг яг тос мос төллээ. Дахиад ингээ шарлаа. За. Тэгсэн чинь хоёр хөгшин өөдөөдөөс хараад суугаад идчихэна. За. Одоо хоёр хөгшин гэдэг нь их нэртэйгээ. За. Тэгэл манай аав их нэртэйгээ гинэ. Хатам ээжиг их нэртэйгээ гэж найз охинтойгоо гिचиг өнөх юм. Тэгээ аав ингээд ээж ингээ хараа яжсэн аа. Шүмжилж шүү. Өөнтгөлж гин. Бас яаж өөнтгөлж гинэ гэсэн чи ингэж байгаа. Чи ингээл амар том ангараал. Нөө нэг сангипсаалаа ороосон сангипсаалаа ингээл амар том хазаал идхий гэл тэгж гин. За. Тэгэд ингээ аавыг харсан чи аав тэгж иддэг юм байна. Яаж идэж? Энэ олон жилийн хугацаанд би бас тэгж идэж байгааг хараагүй юм байна. За тэгсэн чи яаж идэж зүгээр аяг аваад бүгдээрээ сайхан ингээд бүгдээрээ цоглуулж агаад зөө зайсаа хутгаж агаад тэгээ зүгээр ингээ халбагдаад идэх байхгүй юу. Тэрний учир ойлгогдлоо. За. Ягаад гэсэн чи өөрөө үргэлжлүүлээд ингэж хэлчих шүү. Би тэгж идэх гэхээр зэрэг нөгөө засгийн шүдэн мултарж унаад байдаг юм. Тэгээд та зүгээр зуурч идэдэг байсан. Ингээд ангаахаар зэрэг тэр чинь нөгөө нэг хэлбэр тагнааны юм хэлбэр мэлбэр ч юм уу өөрчлөгдөг юм шиг байна. Тэгвэл нөгөө бүлт гээ үтсэж мулт үсэрдэг юм уу яа? Би нэг сайн дэвч юм байна би тийм өчигдөр нэрнгээсээ би яагаад энэ олон жил сангимсалыг ингэж бороод идэхгүй хутгаж иддэг юм болоо гэдэг учрыг нь оллоо шүү дээ. Тэгээ хэзээ нэгэн цагт би ч гэсэн засагтаа болно л та. Би харин ч гайгүй. Манай найз нэрлэгээ болцсон шүү дээ. Нөгөө нэг өглөөний шоунаас болоод ипотек гişүүд гэж нэрлэдэг болсон шүү дээ. Ипотек гişүүд. Тийм үстэй. Би яг хөтэй нөгөө имплант гэж идэх гэж байгаа ипотек гэлчихгүй да. Ипотек гэж. Би нэг найзгаа нөгөө юу хим шүтэ гэдэг мэдээгүй. Бид нэг хамт зугаалганд явчаад тэгээ өглөө болсон чинь яг дунд
хитлээ ингээд байдаг юм төмбөшгөн дээр ингээд шүд гаргаад явсан байт. Тэгээд би засаг шүдтэй байсныг мэдсэн шүү дээ. Амар сонирн билээ. Яг уян хүн ингээд хим шүдтэй боллоод ихсэн чинь. Би ингээд өгч байгаа юм шиг. Ирээдүгээ хараад байгаа ч юм шиг. Одоо сайхан ингээд шүдээ сайхан мэднэ. Яана. Таар гой сасагч гэнэ. За гэх комментууд бүх засаг шүдтэй хүмүүстэй хүмүүстэй руугаа орцгоё. би айгүй сонир мэдлэг үргэе. За. Сонсож байгаа хүмүүсээс бүх засаг шүдтэй хүмүүстэй өглөөний мэндийг айгүй сонир байдлаар үргэе заяа. За. Аргалт мэдүү гэж. Одоо ингээд сая үзэлтийн тоог болол энэ хүн алдлаа. Өөрийнхөө фэнүүдийг тэр чигээр нь Тэглээ. алдлаа. Уул нь их Тэглээ. фэн Аваа болчихсон. өндөр болж исэн байхгүй юу? Карьер нь аваа гайгүй дээш. Би өөрөө тэгнэ гэд хэлээд нь штэ. Би удахгүй тэгнэ тэр болтлоо. Харин тий. Тэгээд ирэхгүй юм шиг зан гаргаж гэн гэдэг ингээд доошлуулж байгаа байхгүй юу? За одоо Газ комментүүдийг уншаад тэгээд яа гэж байгаа юм те. тэгж байгаа. Гяс яа гэдэг байгаа. За Нойко дарс сүрэн гэж юм уушх уу? Уншсан. Хаврын цас газар шороо хүрсэнд бөөн алт шүү дээ гэд эндээс оошоо одоо Нойко руу яв. За чи унш. За өчигдөр байхгүй бол өнөөдөр байхгүй. Өнөөдөр байхгүй бол ирээдүй байхгүй. Утга нь бүх мэдрэмжүүд сөрөг эрэг болсон юм болгон өнөөдрийн чамайг бүтээж байгаа болохоор хизээч битгий харамсаарай. Тэртээ тэрнгүй ухрааж болохгүй учраас байгаагаар нь хүлээж аваарай. Хизүү байсан ч хүн даваад л гарна. Тэр нь амьдрал юм да. Оо яг. За энийг манай богийн уншвал гоё юм уу? Цас судалдаг шинжилгээ Өөрчн зориулаа бичсэн байна. Оги бичсэн байна. Нөгөө нэг гайхалч. Нөгөө гайхал. Цас судалдаг шинжлэх ухааны хүмүүс нь цасан ширхгийг одоо ч судлаад байж байдаг. За зүгээр л ядраад давтагдахгүй. Юу гэсэн үг. Яа, ингээд л зогсоё гээд зогсоосон доо. Цас судалдаг манай хамаатны ах гинэ. Тэр чи судлаад тийм удаан судлаачгүй бүр сүлдээ залхаа. За болио үү. Угаасаа давтагдахгүй юм байна гэдэг ингээ хайцсан гинэ. Тэр хүн хамаатны ах юм шүү. Худлаа. За одоо энд бол энэ комментиг бол Эркаг За уншиж тэгээ богийн миний хөлийг 50 байлгаач. Хүн нь бол айгүй хэцүү байдалтай юм байна. За хүний тарих заавал харьцуулдаг механизмтай. Тэр дундаа монголчууд тийм зангаа засах арга нь өөрийнхөө өчигдөртөө л харьцуулж сурчхвал яг гоё болдог шүү гэсэн байна. За би хөлөндөө хайртай. Энд чинь ажлыг яралзуулж амьдралыг үүрч яваад 41 харьцмарын булцгарцаагаан заа байли. За байли цааш явахгүй шүү. Машин угаалгасны дараа бороо цас хоёрын нэг нь заавал ордог штэ гэсэн байна. За Солонгос байтугай Сингапурт байгаа би Монголд цас орсныг мэдсэн видео явуулсан найзуудтай баярлаа гэд меншн хийсэн байна. Машин угаалгаж шар тус оруулахад хувь нэмэр болсон хүмүүст баярлнаа гинэ. Хүмүүс баярлж байна сонсож байна уу? Миний том хүү өчигдөр машина угаасан шүү гэж. За ийм бид нар ийм олон байгаа шүү. Яг энэ дуудалч те. Ийм олон байгаа. За 3 олон биш. Хос хоёр орж ирсэн байна. Оо, сэгсгэр өөрөө. Улаанбаатарын өглөө хэлснээс хойш сайн жаргалын хос хоёр орж ирэхгүй байсан шүү. Сэгсгэр хөөрхөн охины ааваа. Ороод ирсэн bay шүү. За өглөөний мэд мэдсэн байна. За богигийн аав. Оо энэ урт нилээ урт юм. За энэгээр юу дуусгах юм бэ шүү. Тий. Байна уу? Миний хүү танахаар айлчиж болох уу? За боги. Таны айлчлалын зорилго юу вэ? За яах вэ? Зүгээр л нэг айлчлаад танаа улсын ард иргэдтэй уулзах санаа байна. Улс орны дотоодын зөрчил хэр байгааг ажаад эргээд хэлье. За ямар тач хүсэл тавилаа. Уг нь дипломат харилцаагаа бэхжүүлээд нэг айлчлал хий гэж бодсон юм л та. Удахгүй хурлын шийдвэрийг танилцуулъя. Харин та хүлээж залхаад пуужинд харвчваа гинэ. Пуужи харвчваа. Бид хоёр ер нь айгүй тийм жүжигчилсэн маягаар хүмүүст ойлгогдохоор уншиж сонирдуулсан. Яг үннийг хэлэх үү? За. Ямар жүжигчилсэн юм шиг санагдсангүй. Бусдад санагдсан. Бусдад санагдсан. Энэ ихтэй яг драма. Би яг кино шиг сонсогдсон. Айгуу сэн ганцаараа хутлаар байгаа юм санагдав. Харин тий угаас ганцаараа хутлаар байдаг шүү. Ой, ямар жүжигчилсэн санагдаагүй үстэй. Санагдсан. Амар үнэмшилтэй байлаа шүү. Яг энэнгээр дуусгая. Коммент хэсэг дээр бичтээ. Энэ хоёрын жүжигчилсэн санагдсан. хичээлт бол байлаа. За байж. Жүжигчилсэн санагдсан уу? Хамгийн сүүлийн коммент та бүхэнд яг хоёр хүн ярьж байгаа юм шиг мэдрэмж төрсөн үү? Бүр яг андууртал уншсан уу? Могийн хөтлөгчийн гэрч болсон үйл явдлыг харуулж байгаа юм шиг санагдсан уу? Тийм бол тийм, үгүй бол үгүй гэж бичээрэй. Мөн үг хэлсэн юм яагаад юм өхөр өшөөтэй байд юм бэ? Би хоёрыг сайжирсаа гэсэн сайхан сэтгэлээр л үнний чи хэллээ. Яг би бол бүр өөрөөр сонсоод юу лээ кино ойлоо гэж бодлоо. Харин тэглэж би бүр драма. Йоо. Төмөр хайныг тастаа драма болгоод Нойко доллар толд орвол. Ой манай Нойко ч ухааны хүн штэ. Аха тий?
Хамгийн гол нь Ноёко өмнөхийн сонсоогүй байхгүй юу? Өмнөхийн сонсоогүй хүнд Тэр манай ухааны хүн маань үннийг хэлнэ. За Ноёко гэж байна. Гайхаад л байна. Утгыг нь ойлгосонгүй. Тэгвэл доор нь за бүр ингээд Австралид байгаа бүр ухааны хүн бич чинь Жундагийн драма кино цаашаа уншсан гэж. Удлаа яриад байгаа. Тэгж гин угаасаа. Тэгэхээр наран жаргал бэрнлээ бүр ингэж гин хөөе. Айлд очихдоо тухайн айлын цаг агаарын мэдээг заавал урдчих сонсдог гэсэн. За тэгээ Солонгос драм шиг бүр сонирхолтой байсан гэж энэ хүмүүс чинь. Ерөөсөө тийм байгаагүй. Би бүр уншиж байхдаа шок. Би бол хоёрыг хурдан уншаад дууссан. Одоо харин ийм байгаа байхгүй юу? Энэ хүн ганцаараа худлаа яриад байгаа нь ингээд мэддээд байгаа байхгүй юу? Бусад хүмүүс ижилхэн байгаа байхгүй юу? Ерөөсөө энэ хоёрыг сая үнэхээр яваагүй гэдгийг хэлээд өгөөч. Хэлэх хүн байхгүй бүгд цагаан нэг байгаа Би шүү. бүр дараагийн текстээ унших гэж чинь заяагийн уншсныг сонсоод би бүр яг жигнэсээ ч үлээгүй бүр шок. Бүр зогсож байгаа юм чи бүр ийм ээ. Ой, угаасаа гоё яг шийдж үжих шиг л сонсогдлоо гэж. За баярлаа. Одоо тэгвэл шийдж үзэг. Тэгээ дээрээс нь Солонгос ийм гоё сериал, радио, драма та бүхэн сая сонссон учраас зүрхээр давлгаалцгаая. Энэ надад таалагдахгүй байна. Зүрхээр давлгаалаад дараагийн булан руугаа орцгоё. Зүрхэн давлгааны учрыг ойлгосон тийм. Зүрхэн давлгаа бол мэдээж бидэнтэй хамт байгаад баярлалаа гэж 7 хоногт нэг сонсогчдоо бэлэг өгж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн бэлэг бол хоньны хөөхтэй хорхог байсан. Тэгээд тэр хорхогийг эзэн сонсогч маань ч гэсэндээ баярлан талархсан илэрхийлээ бидэнтэй хамт байгаа. Дараагийн бэлгийн эзэн болох гээд ингээд давхар ингээд янз янзын бичээ сууж гин. Тий. Энэ 7 хоногийн одоо бэлэг бас 3 дахь өдөр задлана. Тий. Задардаг уламжлалтай. За тэр хүртэл одоо өнөөдөр яг одоо зүрхэн давлгаагаа явцгаая. 1 2 3 10 секундын туршид зүрхийг асаацгаая. Yes. Дараад. Олон дарга тусмаа ашигтай шүү. Бохолтой. Яг битэрийн дараам шиг гоё дар. Гэнээр үнэхээр гоё хүмүүс ирчихэж байгаа. Яг гоё. Гоё яг л гоё шүү. Баянбор ах хөлөө савлаад наасан заяа Эрка 2 кино цаашаа жүжигчин бол та хоёр гэж. Та Та хоёр маань гүргэр богийн гүрэний судсан түмбидэг гэж сонсоогүй юу гинэ. Одоо сонслоо. Угаасаа тийм юм байна. За. Гарнаач ингээд ажиллаад байна уу? Хоёр гараа бариад ахын хөлний хуруугаараа бичээд амаг наа гэж байна. Миний хөлийн хуруус хөдөлдөг байгаа шүү хөл яриул. Аагийн хөлний хуруугаар бичдэг болоо. Яг кино драмд орсон юм шиг байна шүү гэл тэгэл зүрхнүүд явсан байна. Йоо. Хоёул мэрэгчлээ сэлэх үү? Бас аим шигтэй юм байна. Би бүр амар уншсан. Хоёул радио ертөнцид радио драмыг оруулж ирээ. Найруулагч энийг бүр ингээд бүр цаашаа ажил хэрэг болгоё. Биш. Манай радио драм айгүй олон жил хийсэн. 25 жилийн хугацаанд бид маш олон драм хийсэн байдэн шүү дээ. Энийг ер нь бас хүмүүстээ сонсгол те манай радио жүжигнүүд бол үнэхээр айхтар шүү. Радио саяхан шиг бол уншигдаагүй шүү. Тэр бол тест бас орчин үеийн шин технологи бүр амар байсан шүү. Яа, одоо би бол яахыг хүсэж байна гэж. Дараагийн болон руугаа шилжихийг хүсэж байна. Нэн ярав. Яг одоо. Улаанбаатарын өглөө үргэлжилж байна. Дөнгөж сая танд хүрсэн булан маань дараагийн булангаас дараагийн булан руу шилжих гэж байна. За ингээд юм уу? За тэгье. Өрөг альцгаая. Дуусч байгаа юм шиг болчихгүй дээ. Тэгвэл тийм үү? Үгүй шүү гэдгийг анхааруулж байгаа хэлчихье. Үгүй шүү гэдгийг эхлээ хэлчихье. За тэгье. Дуусаагүй шүү. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Дараагийн булан руугаа шилжицгээе. Үргэлжлүүлэн хамт байна. Ингээд өчигдрийн бүхэндээ талархаад Өнөөдрийг илүү сайхан болгоцгаая. баярлалаа. Өчигдөр минь. Sunshine, thank you for rain, thank you for joy, thank you for pain. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Чимээгүйхэн зогсож, чигч шулуун харж, юугч алдахгүй гэж тангаргалсан хүмүүс бий. Тэд урагш давшдаггүй, хойш ухардаггүй. Гэхдээ тэд хамгаалдаг. Их орноо үнэт зүйлсээ ирээдүйг. Таач бас тэдний нэг. Та бол харуул занг.
Гэр бүлийн радио 104.5 84.5 хос долгион дээр та яг одоо Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийг сонсож байна. Мөн дээрээс нь 3W1045 цагийн минь вебсайтаар бөмбөрцийн онцөг боломжоор сонсох боломжтой. Бас хэлсэн 2 царамуутай 1 царайлаг хүн байгаа. Энэ хүмүүсийг дүрстэйгээр хатах гэсэн. Гэр бүлийн радио 104.5 гэд крэлээр бичиж Facebook дээр хайгаарай. Хайнгууд бид 3 сууж байгаа. Мэдээж дунд нь маш хөөрхөн хүн, 2 талд нь үнэндээ царамуутай хүмүүс сууж байна. Найруулагч Мизо хамт. Яг үнэн биш юмд реклам хэрэгтэй гэдэг шүү дээ. Ямар ч шаардлага байхгүй. За ихний комментуудыг газ хүрчихээ. Тэгээд дараагийн хэсэг рүү оръё. Уул нь бид нар Улаанбаатарын өглөөг яах гэж хийж байгаа гэхээр монголчуудаа нэг юм нэг гоё сэрчээсээ нэг гоё болчоосаа. Тэгээд гоё хүн хараа сэргэх хэрэгтэй шүү дээ. Гоё хүн хараа сэрдэг байхгүй. Гэт бодоод ингээ хичээгээд өглөө олго ингээл дуурайж байж байгаа байхгүй. Харин тийм гоё дуу хоолой гоё хүн харж байгаа. Тэр дунд бүрээс ах засахгүй үнэг хүн байна. Гоё коммент байна. Энэ нэг хүн өстэй айгуу гоё коммент юу вэ? хийчихлээ. За. Нөгөө ингэсэн Огийнх нөгөө зүрх давлгаал гэсэн чинь зүрх явуулж ирсэн. Тэр Шал дунд өөр ярьж байгаа. зав явуулсан байгаа байхгүй. Тэгэхээр би гайхаад ингээ харсан чинь доор нь комментэ бичсэн бэ. Өө чаавас зүрх дарж байгаа зав дарчлаа. Чаавас ингээд бэлгээ алдчихлаа. За уучлаарай ингээд та бэлгийн тооноос хасагдлаа шүү. За ихэнд ирсэн комментуудыг гэс уншичаад дараагийнх руугаа оръё заяа. Ядам сүрэн туяа Яна хэдэг. өчигдрийн хэвтэрт байдаг ээжтэй мик барьж байгаа дуу дуулж өгөө. Тэгсэн ээжийн тухай дуу дуулсан чинь ээж маань уйлж байдаг. Би ч ээжигээ уяртал дууллаа даа гэд додгор ажилдаа явбаа. Орой хүргээ ах ирээд би ээжийг уяртал дуулж өглөө гэсэн чи ээж юу гэсэн гэж би өөр юм бодож уйлсан гэдیں даа гэнэ. Энэ охин яана надаас хойш гэж ядсан. Ихний гин сонсохгүй гэж бодоод. Яа нэм битгэхгүй. Яах вэ? Гэхдээ Би үсэг Омгийн Омгийн насалчаад энэ туяа яана гэж. Гэтэ намайг хардаа ингэдэж штэ хүмүүсээ намайг ингээ юм уншихаар хүмүүс уйлдэн штэ. Тэр ямар утга учиртай юм бол одоо шүлэг мүлэг уншаад ирэхлээр Энэ заяа яана л гэж боддог. тийм үү? би Омгийн мессежийг уншихаар яг тийм бодол төрдөн шүү. Тийм үү? Энэ хүн одоо яана. Энэ Монгол улс одоо яана гэж бодно. Тэгээд Монгол улсаас гараа авсан шүү. Тий. Тэгээд Монгол улсаас гараа авчихсан Тийм шүү. ээ. Онкор арьсан би бүр уйлалтай, айдастай бүр яг тухайн хүн шиг инээн намайг оруулчих гээд байгаа штэ гэж байна. За тэгээд Улаанбаатарын өглөө nice баярлаа. Дараагийн болон окей гэ. За ингээ явсан. За одоо өглөөний минь харуул занг маань үргэлжилж байна. Харуул занг дээр бид өнөөдрийн ярих сэдв гэх юм бол инх цагийн инхийн мананд гэхээр та нарт шууд юу бодогдож байна? Би та хэдэг Инхийн манаа дэмчүү. харин ядрах хэвээр юу, ядрахгүй байх хэвээр юу? Энийгөө Тийм. Инх цагийн инхийн манаа. Ааха. инх цанхи инхийн манай. Энэ ямар хүний талаар ярих юм? Харин ямар хүний талаар ярих юм? Инх цагийн инхийн. Энэ инх заяалаг шүү дээ. Инх заяа. Чи одоо ямар байж та? Өөрийнхөө нэрийг өгсөн. Зүгээр энэ сэдвэ бодож байгаа. Сэдвэ бодож байхад тэгжсэн байж. Цаасан дээр өөрийнхөө нэр бичсэн. Инх заяа гэх. Инх заяагийн манай. Инх цаг гэж болчих юм шүү гэд сэдвэ болчих юм шүү. Үгүй тэгсэн чи үеийн доор Нойко энийг гэхдээ айгүй ойлгосон биш дараа. Энэ хамгийн ихний комент нь хараа. Тийм ээ заяа чинийх гинэ. Юу? Мэдгүй харин энэ болон чинийх гэж. Үгүй тэр чинь хөл ярьж ирсэн. Хөлөөрөө би ингэж бичдэг гэдгийг ярьж ирсэн. Одоо доошлохоор ингэж байна. Яа юу гэж байгаа юм? Юу? Энэ Лажима оюун цэцгийн комментиг би бол дахиж уншихгүй. Хамгийн Хамгийн хин гэж хоёр залуу бондгор чөргөр хоёр байна гинэ. Бондгор чөргөр. Энэ яаж ингэж бидний зөвхөн ингэж цээжин энэ группны одоо нэг юм цээ зургийг харж иж. Үгүй ойлгомжтой. Угсаа ойлгомжтой шүү дээ. Ойлгомжтой. Яг юу Газар нь булцаачаад тэгээд хацар юм. Яаж мэдээд амтлаа. Шүүгэр гэж дуудахаар бас чөргөр гэж дуудвал бас Тэгж ярих юм бол манай ширээч яг ингэ сайхан гидсийг ингэ дээгүүр ингэ талхлаа доогуур ингэ. тэгэхээр гизээ хаалхалж ийн гэдгээ өөрөө хэлчихэж чинь гэсэн үг. Тэгцэн үү? Тэгчтэй сайн хэлчихлээ гэсэн үг шүү. За цэрэг эмч цагдаа гэсэн байна. Мэдээж хамгийн түрүүнд орж ирэх нь цэрэг эмч цагдаа байсан. Гэхдээ үгүй. Биш юм биш. Цэрэг эмч цагдааг бол дараа нь За бид нар бол шүү дээ ингэж байгаа шүү манайхаа. Харуул занг гэд болон манай. Юу зүг тайлбарлаа. Харуул занг бол угаасаа энэ нэг манай интро чинь айгу чухал айгу гой санагдаад идэв манай. Энэ жагаан нэр үнэхээр гоё юм шүү тий. тэгсэн. Одоо харуул занг биш үү? Айгу сонин шинж тэмдгүүдтэй. Харуул занг гэдэг чинь зүгээр л ингээл хамгаалж байгаа хүнийг хэлж шүү дээ тий. Давшдаггүй. Бас дээрэс нь ухардаггүй. Яг л нэг газараа хамгаалах ёстой зүйлээ хамгаалж идэг. Мөн дээрэс нь юуг оруулах уу, юуг оруулахгүй байх уу
гэдгийг одоо шийдэж идэг. Тийм учраас монголчууд бид нар маань энэ харуул зангийн яг энэ сэдв дотор юуг бид нар ингээд онцгойлон харж үн цэнэ гэж үзэж хамгаалах гэж байгаа зүйлийн төлөө одоо харуул занг чинь амь насаа өргөхөөс буцахгүй ийм хүмүүс хэлж штэ тий. Тэгэхээр биднэрт юугаа алдаад байгаа зүйлүүд юу байна вэ? Тэ? Яг энэ зүйлийн талаар бас одоо нэлийн жоохон ярихгүй бол бас манай сүүлийн үед ингээ ялангуяа залуучууд гэх юм уу ер нь бас хүмүүс бас яг энэ хамгаалах ёстой зүйлүүдэд хамгаалж чадахгүй юм шиг. Зарим нэг залуучууд ч гэлтгүй л дээ. Ер нь тэгэл Тийм шүү дээ. нөгөө ярьж л байхгүй болохгүй зүйлсүүд гэж байдаг шүү дээ. Байдаг. Хайр байна тий. Тий. Заяа байна. Тэгээ чи яагаад өөрийнх нь нэрийг оруулсан юм өнөөдрийнхөө сэдвэнд? Гэг өөрийнх нь нэрийг оруулаа. За би тайлбарлаж өгье. Шууд тайлбарлаж. За тэгээ. Мэдээж инх цагийн бас манаанд гарч байгаа хүмүүс гэх юм бол мэдээж имж галс өнөөгч одоо бидний төлөө ингээд нойр холгүй зүтгэж байгаа цагдаагийн албан агчид ч гэдэм үү те эдгээр хүмүүсийг хамгийн түрүүнд бодно л доо. Гэхдээ эдгээр хүмүүс дээр өөр би гарчиг өгнө. Бас нэг гоё гарчиг өгнө. Энэ удаад юу ярьж байгаа вэ гэхээр инх цагийн бас түрүүн хэлсэнчлэн давшдаггүй тэгсэн ирнэ тусгаар тогтнол бид нар тусгаар тогтносон Монгол улс шүү гэдгээ ингээл байнгын сануулсаар байдаг хүмүүсийн талаар ярих гэж байгаа. Тэгээд мэдээж ингээд нөгөө нэг маш том сэдвүүд учраас би дандаа ингэж хэсэгчиж авч байгаа. Өнөөдрийн сэдв болохоор урлаг соёлынхны талаар ярих гэж байгаа. Тэгээд урлаг соёлынхан маань ингээд давшаад байгаа биш байхгүй юу? Довтлоо дайтаад байгаа биш байхгүй юу? Тэгсэн ирнэ ингээд дэлхийд нэрээд цуурайтуулаад дэлхийд урлаг Монгол улсын урлаг соёлыг гайхуулаад тэгх тоолонд нь Монгол улс байгаа юм бэ шүү гэдгийг дэлхийд даяараа ингээд тунхаглаж харсаар байгааг мэдрэмжийг л бид нар өнөөдөр авахыг хүсэж байгаа. Бас хүмүүст мэдрүүлэхийг дахин бахархаасаа гэдгийг бас хүсэж байгаа гэсэн үг. Тэгэд нэг бүрчлэн аваад авах юм бол ингээд нийтэн дунд нь авах юм бол энэ чинь өөрөөсөө том сэдв ингээд тал тийшээ тарчих учраас өнөөдрийнхийг бол би яг ингээд инхийн манад Монгол улсын тусгаар тогтнолыг байнгын баттгаж байгаа ингээд цуурайтуулж байгаа урлаг соёлынхны талаар ярихыг хүслээ. Урлаг соёл гэдэг яг яаж хэрхэн урлаг соёл дотор бас миний нэг юм олзуурхаж байгаа маш их баярлж байгаа зүйл бол залуу уран бүтээлчүүд одоо ям можи гэдэг ч юм уу тандар гэдэг ч юм уу бас одоо ингээл одоо за Big G сая тэр voice дээр Монгол тэр ахуйг энэ урлаг соёл дээр ямар ер нь бол залуучууд нөгөө шин тренд хөөж ийн гэдгээр маш их гадны юм дөөрэх юм хандлага бол байдаг. Гэхдээ яг тэр залуучуудад нөлөөлж байгаа энэ уран бүтээлчид сүүлийн үед тэр ялангуяа тэр young emoji тгийн тэр цагаан сарын үеэр гаргасан тэр нэг юм одоо ямар гоё юм бэ те Монгол нэг юм шиг хим маяг шууд Монгол тэр тэгээ дээрэс нь тэр үгнүүд Монгол сайхан үгнүүдийг Монгол сайхан эдлэл хэрэглэл Монгол сайхан зочид одоо зочломтгоо нөгөө айлчлах гэж яриад байгаа шүү дээ. Энэ зүйлүүдийг ингээ урлаг соёлынхан маань бидний алдаж болохгүй энэ бүх зүйлүүдийг одоо гаргаж ирж байгаад би маш их баяртай. Яагаад гэвэл энэ зүйл маань одоо яг бидний хамгаалах ёстой зүйлүүдийн нэг мөн үү гэвэл мөн. Харин залуучууд маань энийг өвлж аваад одоо байна шүү дээ. Оюутнууд гэлтгүү, залуучууд гэлтгүү. Бас ингээд ерөнхий боловсролын сурагч нар хүртэл ийм одоо модонд орно гэж ярьдэн шүү дээ. Тэр шиг дээл өмсөхтэй нэг хэсэгтэй хүмүүс ичдэг байсан бол одоо манай энэ дээлний энэ соёл бүр үнэхээр бүр ингээд ямар гоё болж байгаа вэ те хүмүүс бүр тэрүүгээр ингээд одоо бүр зарим хүмүүс нь баян тансгаа харуулдаг баг. Зарим хүмүүс нь мэдрэмжтэйгээ харуулдаг баг. Гэхдээ л үнэхээр ингээд гоё одоо эхэлж чадахгүй байна. Та бүхэн миний хэлэх гээд байгаа зүйлийг мэдэрч байгаа бол хэлээд өгөөрэй яг өгөөр амарч. Надад соёл урлагийн зүйл бол ягаад гэвэл энэ чухал. Тийм. Энэ та нар Титаник кино санаж байна уу? За. Санахгүй шүү дээ ямар кино вэ? За. Титаник кино ингээд живдэг шүү дээ. Тий. Кино живдгүү шүү дээ. Яг урагшаа дашаагүй бас тэнцээ яг байрандаа үлдэж байсан яг нэг дөрөв хэлж байдаг. Тий. Энэ бол яг харуул зангийн нэг шинж тэмдэг байхгүй. Яг байж ах хэвээр. Үгүй ийм юм болж исэн ч гэсэн энэ хүмүүсийг айдасд оруулахгүйгээр бид нар тэрэнд нь туслах ёстой гэдээ бас хэлдэг шүү дээ. Энэ зав живжсэн ч гэсэн бид яг байх ёстой газараа тоглож явах ёстой. Тоглох хэрэгтэй байна гэдэг энэ сэтгэл зүй байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрэн шиг бас бид нар хэдийгээр амьдрал, хэдийгээр нөхцөл байдал айхтар байсан ч гэсэн урлаг соёлынхны бас нэг ийм үүрэг бас байна. Гэхдээ манайхан энэ тал дээр хэр одоо ухаарж хэр энэ тал дээр одоо харуул занг шиг бат зогсож байгаа уран бүтээлчид их байгаа гэж бодож байна. За уран бүтээлчид байгаа. Гэхдээ бид хэд бас ингэдэг. Одоо жишээлх юм бол жоохон давраад идэг штэ. Ямар нэгэн уран бүтээлчээс
ямар нэгэн тийм гавьяа, шагнал эсвэл тийм байх хэвээр, ийм байх хэвээр гэдэг зүйл маш их нэгдэг. Үүнээсээ болж шантардаг уран бүтээлчдээс их байдсан болов гэж харагдаад байгаа. Ингэх ёстой штэ, чи тийх ёстой штэ. Өө, өстой тэгчлээ штэ, ингэчлээ штэ ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлуудаас айгүй харагдаад байдаг. Тэгээ яа харахгүй тэний хэлж байгаа зөв. Мэдээж хүмүүс бид нар бол бахарч байгаа штэ. Манай Монголын урлаг соёл ямар гоё юм бэ гэж байгаа боловч орчин үеийн хүүхдүүдэд урлаг соёл маань ямар гоё вэ гэдгийг нь аав ээжээс нь илүү харуулж байгаа хүмүүс бол өөрсдийнх нь даган дуурайж харж сонсож байгаа, үлгэрлэж байгаа эдгээр хүмүүс байгаа байхгүй урлаг соёл спорт юу гэдэг нь те. Эдгээр хүмүүсийн хийсэн юм болгоно нь тэдний хувьд мод болчиход байгаа байхгүй. Нөлөөлж байгаа гэсэн. Эдгээр хүмүүс байгаагүй бол дээл тренд болохыг бол мэдэхгүй байна. Тий. Ер нь бол яг клип нь за ийм зураг жүжигт ч гэдэг юм уу ингэж дээл хувцас ийм гоё шүү гэдгийг бүр зориулттайгаар ингэж харуулж сурталчилснаас болоод залуучууд дээлтэнд хошуурдаг болсон, дээлээрээ бахархдаг болсон. Хаан л бол хаан дээлээ өмсөд явхад ингэ нүүр бардан байдаг болчиход байгаа шүү дээ. Эдгээр яг ингэж харуулах, таниулах хүн байгаагүй бол дээл бол тренд болохгүйсэн баг. Гэж бодож байна. Тий, угаасаа л харж байгаа зүйлээсээ хүмүүс хамгийн их одоо тийм ирч хүч урам зориг авч байгаа штеп. Угаасаа л тэгдэл юм бэлээ л дээ. Одоо ингээл барууны хөгжмийн урлагийг ингээ хараад байхад хүртэл зарим нэг юм жанр баг ингээд нэг юм тодорхой этник группт баг хамаатай юм шиг ингээ болцсон байдаг штеп. Одоо блуж, одоо жаз мас хөгжим одоо жишээлбэл харуудын одоо жанртай байж ах жишээ тий хипхоп энэ гэл тий одоо гудамжны юу ч гэсэн одоо ингээл харуудаас гаралтай одоо бүр эн чинь өөр төвшөндөө хүрчлээ шүү дээ дараагийн төвшөндөө хүрсэн гэж ах шиг Монгол ингээд нэг юм агуулга тийм Монгол нэг юм муур амсгалтай Монгол хипхоп хүртэл өөр байгаа байхгүй тэгээ нэг юм үгэн хүртэл өөр ингээд стил нь өмсөж байгаа хувцас нь аргал нь хүртэл өөр тий ондоочлоор ингээд бахархна гэдэг нь бас нэг юм одоо бүгд нэг юм рүү ингээ хуйлардаг байсан цаг үе бол өнгөрцөн гэдгийг бол бүгд мэдж байгаа шүү дээ. Яг ондоочлууд нь яаж одоо тод харагдж байгаа нь л одоо их мод болдог болчлоо шүү дээ. Ер нь бол өмнө нь бол жижигхэн ялангуяа соёлын ондоочлуудаа бид нэр ингээд үгүйсгэх маягтай байсан чинь одоо бол үгүй бидний жижиг яг энэ үндэсний ондоочлол болж байгаа энэ зүйл чинь бол бидний хамгийн одоо аран түүц гэдэг шиг яг тийм гэлгийн тамга юм байна гэж одоо хардаг болчиход байна. Гэхдээ тэр нь маш гайхалтай баярлж байгаа зүйл нь бол манай юунууд хүүхдүүдэд. Сайн өнгөрсөн 7 хоног ерөнхийдөө 10 жилийн сургуулиудад нэлээд олон сургуулиудад энэ урлагийн үзлэг гэдэг зүйл одоо өрнөлөө. Тэрэн дээр болохоор би бас мэдээгүй манай охин маань айхтар бүжиглдэг юм байна. Тэр дотор бас нэг зүйл байгаа байхгүй юу? Өмнөх зүйл дээрээ нэг төслийнхээ одоо хичээл дээрээ бас Монголын түүхийг ингэ драмчлан байдлаар үзүүлсэн байна. Одоо нэг тусгай тогтнол киноны яг тэр нөгөө нэг хүүгийнхэн толгойг яаж байгаа маж гэдэг нөгөө Мониканы толгой молгоо тасалж байгаа хүүхдүүд ингээд амьдаар хийж мэйгээд яг бидний тусгай тогтнол гэдэг зүйл чинь гэдэг энэ зүйлүүдийг хүүхдүүд маань маш их тийм гоё одоо гоё байдлаар хандаж нэг ядаргаатай хичээл гэж харахгүйгээр хийж байгаа нь бүр айгүй гоё сонголтой гоё юу санагдчих. Ийм зүйл анзаарчихсан. Тэр нь юу? Би дахиад хэлчихье. Би ч нөө эцгийн зөвлөл шүү дээ. Би ч дарах шүү дээ. Идэвхтэй тий. Би ч бас дарах. Тэнд айгүй дуртай гэдэг байгаа. Тэгэнгүүт юу анзаарчихсан бэ гэхээр одоо бага ангид болвол яг ингээл багш нь бэлтгэлэл ингээ явдаа. Одоо дунд ангиас эхлэх хүүхдүүд өөрсдөө бэлдээл ингээл өөрсдөө тэрэндээ дурлаж бэлдэж ингэж явж байгаа штэ. Гэтэл юу анзаарчихсан бэ гэхээр эцэг эхчүүд хоёр төрлийн эцэг их байд юм байна. Тэр нь юу вэ гэхээр урлагийн үзлэг гэдэг чинь байх ёстой штэ гэж үздэг. Хүүхэд урлаг соёлоор бас хүмүүжлийг олж авдаг, урлаг соёлоор хичээлүүддээ бас тухайн хичээлүүддээ дуртай болох сэдлийг олж авдаг, анги хамт олонны одоо нийтэж уур амьсгалыг бүрдүүлдэг ч гэдэг юм уу те. Ингээд гоё штэ гэж үздэг бол зарим нь тэр шаал балаа юм хийж явах юм. Мөнгө өрсөн. Хүүхэд ядраасан. Амралтын өдрөөр нь зүгээр амраачхад яагаад болдоггүй юм. Дандаа юм нэг балиар замаа. Маш их хүн тэгж хандсан шүү. Ийм шийдвэр гаргаж явах юм. Зөв юм хэлэх юм те хүмүүс. Гэдэг ийм хоёр төрлийн хүн байдаг. Тэгэнгүүт би болохоор эхний төрлийн хүн байхгүй юу? Одоо жишээлх юм бол хүүхдээ ямар ч соёл урлагийн ийм мэдрэмжгүй өсгөнө гэдэг ямар эмгэнэлтэй вэ гэдэг төрлийн ээж байхгүй юу би? Хэрвээ ийм урлагийн үзлэг бүр ингээд боловсролын цаанаасаа ингээд хичээлийн сургалтын дотор бүр байхгүй болчихвол яах вэ залууч та? Түүд хүүхдүүд мань их сайхан амрах бах таа л гэж. Энэ одоо бол хоёр дахь үе баггүй. Мэдээж энэ албаар ингэж байгаа гэдэг
Одоо хүн болго мэдэхгүй болсон одоо. Угаасаа Угаасаа л тэгж боддیں۔ Би одоо хэлэгч үг. Би готарч. Айгу гутарч байгаа юм. Готарч штэ. Яг ийм хүнтэй нэг өрөөнд 1 цаг 30 минут байна гэдэг чинь Гутрал гарч штэ. гутамшиг өстэй. Хоторд юм байна гэж. За манай Огийн маань их гойгой зүйлүүдийг бичсэн байна. Эхний комментиг нь хүргээ заяа. Шинэ үе чөлөөт уран бүтээлчид мэрэгжлийн жүжигчид гэх мэт салбар бүр жанр бүр үе бүр бие биегээ харилцан хүндэлж зэрэгцэн хөгжих хэрэгтэй гэж боддгоо. Бие биетэйгээ урлагийн төлөөлөл жанр үеуд маань тэнцэлдэж бие бие рүүгээ дайрч битгий PR хийгээсэй гэж байнга бодоод байдгийг шүү гэсэн биш үү. Тийм тий. За цаашлаад бол манай Монгол өв соёл үнэхээр бахархмаар сайхан. За минад бол надад бол хүү хамтлаг жинхэнэ энэ цагийн харуул зан гэж бодогдож байна. Маш их байна. Тэр ёстой үнэн байлээ. Үнэн. Монгол гэж тусгаар тогтносон ийм том түүхтэй ийм улс байдэн шүү гэдгийг яг нөгөө Харуулж байгаа шүү дээ. дэлхийд одоо сануулж байгаа. Тий. Мэдгүй нэгэнд нь мэдүүлж байгаа. Тий. Ой би одоо Монгол гэж хэлэхэд л хамгийн түрүүнд асуудаг хүний нэг нэр нь Чингис хаан штэ угаасаа тогтмол асуудаг. Нөгөөд нь хүүг асуудаг юм бил. Одоо тэгж байгаа шүү дээ. Тий, хүүг чи сонсдог байгаа бэ хүүг би чи нөгөө нэг сонсдгоо байж байгаад очицсныг шилхөө бантдсан билээ хүн чи. Тэгээд яг нэг хүч мөхөж 2 3 дууг ингэ сонсч мос хүнтэй ярих хөвгтэй болохгүй болохгүй юм биш. Би хүүгийн залуучуудыг жоохон нэлээд дажгүй сайн мэддэг хүний хувьд хэлэх үү. За хэл. Энэ бол ингээд дэлхийд гарч байгаа ингээд хүн байна шүү дээ тий. Гэтэл яг эрдэмтэй хүн дүлгөөн гэдэг шиг яг энэ үнэхээр гавья байгуулж байгаа хүмүүс бол аюулгүй дараа байд юм байлээ. Манай хүүгийн залуучууд яг юм. Бүр маш одоо уран бүтээлийн сонсохоор галзуу бүр амар ирч хүчтэй мөчтэй тий байгаа юм шиг бүр ингээд яах гэдэг юм тий нэг амар бөөн хүч бөө одоо металл одоо юу гэдгийг тийм яасан чинь яг ингээд өөрсөнд жинхэнэ хувь хүмүүс нь бол маш соёлтой маш даруй төлөв би зарим нэг нь бол бүр багаас нь мэднэ. А тийм одоо залуучуудын бүрдлэсэг байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо ер нь бол альва зүйл сүрлийн өмнө бардам зам явдаг гэдэг шиг хэрвээ эднэр маань жоох юм хийж бүтээчээл би болчлоо юм хэлээгээд өнгөрөөл тэгсэн бол бас энэ олонний хайр хүндэтгэлийг хүлээж чадахгүй байх байсан. Гэхдээ энэ зүйл маань хүртэл бас одоо энэ хүүгийн энэ сая манай Миногийн дурдсан дээр давхарлаад ингээд бас хэлчмээр санагдаад байна л да. Үнэхээр гоё хөндлөө штэ. Бас иймэрхүү залуучууд бас байдаг шүү. Манай ингээд нөгөө Жая гэдэг одоо дуучин биш штэ. Энэ дуучин ингээд харахаар бүр амар штэ, амар хэрцгий, амар хүчтэй юм шиг болооч. Доторхын та нар ямар гэж бодож байна? дүлгөөхөн залуу. Тий, гэр бүл нь үнэхээр гоё. Одоо гэрхий гэдэг юм уу тэр одоо багын соёл юм уу? Яг юуг нь мэдэхгүй. Ямар гоё хүнлэг. Ямар гоё тэр дотортой гоё тийм залуу байдаг гэж санаж байна. Ширүүн төрх мөрхтэй санагдаад тийм харахад дээрээ одоо тэр баскетаар чинь даваамаа гэдэг ч юм уу тэр одоо Тэмүүлэнгээ одоо нөгөө нэг хоёр уцалтаар чинь тэдэн мэднэр чинь бол одоо тэр ардлын хингэргийн зохиурын залуучууд бүгд маш гоё даруухан. Тэгээ бүр нөгөө энэ ийм хамтлаг болохоос өмнө тийм зан характер байсан. хүнлэг байсан угаасаа. Гэхдээ тэр нь ингээ өөрчлөгдөөгүй. Nice. Үнэхээр гоё. За урлагийн хүмүүст мундаг тэр тусмаа надад хөгжимчд хөгжмийн удирдаач гэж боддож явдгаа гэсэн байна. Хөгжимчд их гоё байдгаа гэсэн байна. За тэгээд урлагийн үзлэг дээр алдаг байлаа штэ гэд нөгөө хүн чинь ороод. Тэр бол алдаг байсан тодорхой. Маажигнаал нөгөө ирээп хөгжүүлээ. Ирээп бүжиглэн шүлэг уунш наад үжи бүлийн. Тэр тэгшгэн хөлтэй, тэр тэгшгэн хөлтэй. Би ахыгаа өмөрж тэр тэгшгэн хөлтэй. Ахаагийн бүдрээд унал бөмбөрөд нилээ явна хөө. Урлагийн би яг мэдэж байна. Энэ бол яг хипхоп бүжиглдэг гэсэн. Би яг мэдэж байна. Цаа чи ингээд яхаа уурдаг байсан ч магадгүй. Хөгшөрсөн хэрнээ ингээд хипхоп хаяа ингээд дотор хүн сэрдэг юм шиг байна. Ингээд нэг сарвчтай малгай залгай ингээд яг нэг юм хипхоп маягаар ингээд хувцалтай юм шүү дээ. Тэгэхээр зэрэг өөрт нь их гоё G-Shock маяг юм шиг. G-Shock зүүн хөө. Өөр ингээд пүү зүмсэн. Тэг ингээд хөндлөнгөөс харахад зэрэг амар тэрэг харагдаад. Хипхоп бүжиглэн зөө. Одоо хүртэл хөдөлгөөнүүд нь зүрхэнд нь байлээ. Тэгээд хипхоп бүжиглээ цаашаа ороод сороочиг зангиатай гарч ирээд шүлэг уншин. Чихт үжирж гинэ аагийн хаа таны урлагийн үзлэгийн карьерийг сонссон ч. Урлагийн үзлэгт ангийн ширээгээ нэг тийш нь болгож агаал бэлдэж байжээ. Үнэхээр гоё үе шүү гэсэн байна. За би 10 жилийн сурагч байхдаа жил болго ангийн урлагийн үзлэгт дуулж явдаг байсан. Бас сургууль дүүрэг гэд явдаг байсан шүү гэсэн байна. Элка ахын жинхэнэ дотор хүн гарч ирлээ дээ гэнэ. Тэгсэн. Балиар тэгсэн. Зарим хүмүүс гутарлал гарч ирсэн.
Ямар амар нөөрний хувиралтай ярьдсан бэ гинэ хийнэ. Яг тийм шүү. Нэр гарахаас өмнө дүнгэж амт хөгжим тоглож эхэлж байхаас нь л мэднэ. Алдартай болсон ч энэ тент таарахаараа оогийнхаа энтер гэж янзтай сайхан харилцаатай байдаг шүү гэсэн. Тийм багаж баталчин цаад чинь тий. Хотлоо хэрэг шүү. Тийм бай. За тэгээ одоо оогийн ах маань биднийг Ходч үзтээ. хүн нэр нь олон гэдэг шиг. Яа энийг хүн ходч биш нэгэ батлах гал нэр шүү гэдэг. Нөгөө нэг нь болохоор зэрэг би хөөрхөн шүү гэдгийг харах гал би хөөрхөн шүү гэдэг. Би зүгээр дугаал байгаа Тийм. тийм. Би оогийн ах биднийг үзэхтэй штэ тий. Биднийг сонсч үзэхтэй яг одоо дээлтэй сууж байгаа гэж байна. Би бол тийм гэж бодож байна. Энэ хүн ингээд Дээлтэй ихтэй доогоороо хөлнөцөн л байгаа хта тий. бомбор цагаан хөл гараад ирсэн. Хомсон ингээ ээтэцэн нөө. Тэр цагаан байх учиргүй дээ тэгвэл. За ингээд харуулц ингээд бид ярилцж байгаа сэдв болол мэдээж яах аргагүй. Бидний нэрийг дэлхийд дахин цэвэрлүүлж байгаа бахархлуудын талаараас ярилцж байгаа. Өөр бас бидний яг энэ ярен дээр нэмээд таны одоо ярмаа санагдаж байгаа орхигдуулж байгаа зүйл байх юм бол та шууд залгаараа 1146 104 5 гэсэн манай эфирийн Улаанбаатарын өглөө нэвтрүүлэгтээ та шууд өөрийнх нь дуу хоолоогоор Яриад ороод санаа ирсэн. бодлоо хийж болно те. Ааха. Би бүр циркийн салбарыг бүр ярмаар байдаг байхгүй урлаг гэж ярихлаар. Ягаад гэвэл би айгүй ойрхон циркийнхантай. Манай 242 хоёулаа нөгөө нэг циркийн мэрэгжлийн жүжигчтэй байхгүй. Энэ комедиктэй алж Харин тийм байна. та нар юусэн ингээд анзаарахгүй. За чи надад ярьж. Найруулагч энэ Дараа нь коммент уншия. Трачтуул яа гэм байж ямар ч. Өнөөдөр жиггүй би бүр аниуллаа. Би бүр амар сериус юм ярих гэж өөдөөс игээд байгаа юм шүү. Коммент харахгүй гээд бүр хичээгээд байгаа байхгүй. Гөө хоёр коммент хоёулаа алж ийн. Алж гин үү? Тий. За коммент уншиж. За хоёр хүний коммент зэ. За. Нэг нь ингэж байна. Гочоо Отхон Баатар. За би тэр үед хөөе. Ангиагаа авч гардаг байсан шүү хөөе. За. Намайг бүжиглж эхлэх үед октоос шаагилдаал байдаг байсан шүү дээ гинэ. Яа хашгираад. Болооч л гэсэн байл. Болооч. Нага буулга гэж орилдоод зогсон. Зогтох нь алдгүй те. Би тэр ягаад энэс нэг одоо л ойлголоо. Яг тэгдэг байсан байж тээ. Энэ хүн одоо болтол тэрийг өөрөөр бодож явж ирснийг нь яг энэ цаг мөчөд Огийн зүрстгэл маш их шаналж байгаа. Тэгж байгаа. Бодож исэн зүйл нь өөрөөр байсан. Чин үннийг сонслоо. Урлагийн үзлэг бол минийх байсан шүү гэж хэлмээр байсан гэж байна. За тэгээд ядамсрын дээр ээжтэй л нэг удаа гологдсон болохоос ангийн урлагийн үзлэгийг бол аваад л явдаг байсан шүү. Энэ хоёр нэрэл гэж зүтгээд их энэ хоёр тий. Хоёр хамтдаа бас нэг анги мэнг байсан шүү. Юу хийдэг байсан бэ? Ядамсрын туяа манай Оги бол одоо бүжгэлдэг байсан байна. Тэгээ октоодыг хашгируулдаг байсан. Дуулдаг байсан гэж штэ. Одоо ээжтэй нэг удаа дуулаад гологдсон болохоос ангийнхаа урлагийн үзлэгийг аваад гардаг байсан гэдэг. Магадгүй дуулдаг байсан. Өмнө нь дуулдаг байсан Өмнө бичсэн нь шүү дээ. дуулаад ээжтэй гологдсноо бичсэн штэ. Тэгсэн. Гэхдээ өөр юу ч хийдэг байсан юм байна шүү. Бас веб хийдэг байсан юм билээ тий. Оги шиг. Айгүй болж гайн таарж ин Огитай адилхан бүжгэлдэг байх үү. Ангийнх нь хүүгүүд хашгичаад явцдаг тий. Би нэг урлагийн үзлэг нэг юу инээдтэй зүйл яриа за хамтлаг бүжиглж байгаа байхгүй юу? 6 залуутай би ганцаараа эмэгтэй бүжиглж байгаа. Тухайн үед нь Java Wokis гэдэг нөгөө юм масктай бүжгийн хамтлаг Java Wokis гэдэг масктай бүжгийн хамтлаг Америкт ингээд Энэ арай орчин үеийн байхгүй да. Жоо. юунд ингээд Америкт ингээд гардаг байсан байхгүй юу? Тэгээд тэрийг нь ингээд бүжгийн тэмцээнээс ингээд хараад сурцсан. Нөгөө хөдөлгөөнийг нь хийдэг. Маск зүгээд тэгээ ийм сул өвд өмсчингүүтээ том алгаатай юудэнтэй цамц өмсөдөө бүжилж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр чин шалгарангуудаа дунд ангийнхан байл та хоёр. Би юу ч комментиг би уушдаг буруудлаа. Миний буруу. Тооны төлөө маш их шалж байна гэдэг. Нэг Оги те. Манай Оги коммент ингэсэн байгаа. Зарим хүмүүс уншааг байгаа штэ. Ингэсэн. Тойрын төлөө гэдгийг одоо заяад хоёрыг хэлж шүү. Үгүй. Төлөө маш их шаналж байна. Манай хоёрч ийм залуус байгаагүй юм да. Би яваад энэ хоёр бүр эвдэрч гүйцлээ шүү. Очлоо шүү гэнэ. Оги яхаа хүрээдрээ би бүр энэ эвдрэлтэн дунд нь ороод бүр яхаарахгүй өөрөө шиг манай ядамсрын туяа дуулан бүжиглэн бүгдийн хэлдэг байсан гэж шүү. Паяа. Жүжиглэн чиг гинэ. За угаасаа би юу ч яриад ямар маш газар авах байлаа. Оги ах туяаг чи ихнэр нөхөр юм уу гинэ. Үнийг ч хоёр ихнэр нөхөр байдаг шиг. Өнөөдрийн энэ буланч бас далирлаа. Манай Оги ингэж нэг удаа бүжиглэж байгаад хамт бүжиглэж байсан хамтлагийн гишүүний өмд нь шувтарч унаа. Саваасан шүү. Тэр чинь баг шувтархаа өмдтэй бүжгэлдэг байсан байлгүй дээ. Бараг л тэгдэг байсан байна. Би яриагаа дуусгах юм уу яах юм? За тэгээд нүуний харуулсан гэжтэй. Масктай бүжгэлдэг байсан чи яасан?
Өв соёл дотор чи ярьж лөө. Үгүй шүү дээ. Инх заяа гэрж ирсэн шүү дээ. Тий. Инх цагийн Үгүй тэгээд би тэрийг яриа дуусчихлаа. За, Масктай бүжгэлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь би чинь өөнд шинэ жилүүдээр ингээ бүжгэлж байгаа байхгүй Чаага манай. инглих гээд байгаа. Манай амтлаг шинэ жилээр бүжгэлж байгаа байхгүй юу? Тэгээд шинэ жилээр бүжиглээд дараа нэг маска авцсан. Үсээ ингээ хойно бооцсон байгаа шүү дээ. Хоошоороо зогсны. Тэр хилээздээ дотор нэг урт төстэй ах байгаа гэж юу? ах гэсэн юм уу? Яг тэ бөөн эрэгтэй хүн дотор дахиад бас нэг эрэгтэй хүн байгаа гэж ярихгүй юу? Тэгсэн чинь заяа тэр нь байж идэг Би тий. тэр нь байсан байхгүй юу? Чи яг чи эрэхтэй үг чиг харагдсан байна шүү дээ. Масктай. Манай байдаг. нөхөд. Одоо жишээлбэл урлаг гэдэг чинь цаашаа энэ хөгжихэд байна шүү дээ. Үзэгч байх юм бол цаашаа явах хэрэгтэй шүү дээ. Нэгсэндээ мөнгө байх юм бол гэсэн үг шүү дээ. Үзэгч гэдэг чинь билет гэдэг чинь мөнгө тий. Тэгэхээр бас бид нар нөгөө нэг энэ хамгаалах ёстой зүйлийг урлаг соёлын үүрэг мүрэг за тэд нар ингээд Титаник шиг онгоц живж байхад хүртэл та нар тоглож явах ёстой гэж хэлж болдгийм байж. Тэгвэл урлаг соёлын биш хүмүүс яг ямар үүрэгтэй байх ёстой? Яг энэ үндэсний яг энэ одоо юу гэх юм хараа одоо хамгаалж үлдэхин тулд үнэхээр хэцүү юм байна тий. Яг мэдэрлээ. Яг намайг юм ярьж байхад хоёр коммент хийсээ бибигээд байгаа байхгүй юу? Үнэхээр хэцүү юм байна. Зүү юм ярьсан шүү. Бид нар яаж оролцож болох вэ тий? Тэгэхээр нэгсэндээ одоо ингээд жишээлбэл Тэгтээ дуусгад юм байна. кинон дээр ярих юм бол Монгол кино гадны кино байла. За эсвэл одоо юу гэх юм концерт явуулах юм бол одоо тий учиртай 3 байла, Евгений Онегин байла. Тэгтээ яг адилхан монголчууд л хийж байгаа юм чинь тий. Тэр тоглож байгаа юм адилхан. Орлого нь бол монголчуудаа л орж байгаа Тий, байна. киноны хувьд бол өөр л дөө. Чи киноны хувьд бол их өөр. Гэдэг чим ер нь бол үндэсний соёл, үндэсний энэ зүйлүүдээ бас бид нар бас нөгөө нэг мяалахгүйгээр бас үзэж бас дэмжлэг үзүүлэх нь үзэгчийн хувьд бол үзэх нь аахгүй. Дэмжих зорилгоор үзнэ тий. Дэмжих зорилгоор үзнэ. Дэмжиж байгаа, Хаашаагаад байгаа- дэлгэрүүлж байгаа. Чи дуртай дургу байх нь бар дараагийн асуудал. Нэг чинь тийм байхгүй. Гэтэ би бас хэлмээр нэг хэсэг бол үнэхээр одоо нэг сэтгэлээрээ гэдэг шиг зүгээр сэтгэлээрээ дэмжээл ингээл одоо ер нь бол дэмжээд байдаг гэсэн. Одоо гэхдээ манайхан тэр болгон дандаа энэ дэмжүүлэх төрлийн заавал сэтгэлээрээ ойлгох төрлийн юм хийх болцсон манай уран бүтээлчд. Угаасаа татагдахгүй юм хийдэг болчиход байгаа шүү дээ. Үнэхээр гоё идэг болсон. Драмын жижиг вэ нүү, тэ юу вэ нүү үнэхээр гоё сэтгэлийн таашаал эдлүүлэхээр хийдэг болсон. Энэ бол одоо бас баярлалаа шүү дээ тийм зүйл байгаа, тэ. Хэдүүлээ тэгэхээр үндснийхээ юу н уран бүтээлчдийнхаа энэ зүйлүүдийг бас дэмжиж. Гэхдээ муухай зүйлүүдийг энэ онцгой зүйлүүдийг энэ хадгалаа бас ярилцаад энийг битүү зэрэгээ бас дууссан. За бүлийд ч Цаг дуусчлаа шүү. Цаг дуусчлаа. Бүлий гэдэг нэг Тийм, болно цаг юм. дууссан. За ингээд Улаанбаатарын өглөөтэй хамт байгаа сонсогч танд баярлалаа. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргаас ч гэсэн хамт байх сонсогч танд ч гэсэндээ бас баярлалаа. Ер нь бол өнөөдрийн сүүлийн болон харуул зангайлаа. Шиднийхээ уншихгүй мөн энэ аюул хүмүүс Үгүй. хэлж шүү. Цаг болохоо хэвчээ. Энэ угаасаа ялгаагүй битсэн байна. Юутай ялгаагүй. Ер нь Үнийг нэг чон хоёр гинэ. Тий, ер нь бол ялгаагүй. За тэгээ Огийн ах туяагч гэж байгаа хоёр энэ өдрийн од байна шүү гэн. Өнөөдрийн од нь би байх гэж гарч ирсэн. Би ерөөсө Нэр мэрээ хөтөл өөрийнхөө нэрээр өгөөд бадарлаа тий. Амжихгүй байна тий. Амжихгүй Манай энэ явлаа. сонсогчдод бол ерөөсөө амжигт гүйцэгдэхгүй айхтар хүмүүс. За Монгол улсынх нь нэрийг дэлхийн өнцөг булан бүрт суурайтуулж байгаа эрхэм урлаг соёлын хүн танд. За мэдээж бид нар зөвхөн нэгийнхээ хэсгийг ярьсан. Тэгэхээр яг ингээд ухаан байгаа газартаа ч гэсэндээ улс орных нь нэрийг зурайлуулсаар л байгаа. Эрхэм танд бид чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлж байна. Та яа харахгүй харуул занг энэ удаагийн буюу харуул зангийн бидний ярьсан сэдв байлаа. Тэгээд танд болон танаа гэр бүлд за цаашлаад мэдээж таны энэ үйлсд тань өндрөөс өндөр амжилт аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг өсөөрэй. Радиогийн 1-р студид Эрка Боги заяа. Найруулагч Мизо ажиллаа. Маргааш 7 цаг 15 минутанд сэрүүлгээ тавиад уулзах мартуу зай. Мэдээж нэг царайлаг 2 тас царай муутай хүн таныг дахин хүлээж авах. Дараагийн дугаараар уулзалтаа түр баяртай. Хэдүүлээ урайгаа хэлээд дуусгая. Худлаад нэрээ нь олж Өдөөсөө сайхан болъё. Баярлалаа. Баяртай. Энэ одоо битэргүй бүр дуусгах шүү. 9 цаг 5 минутанд та манай том өрөө дуусаа. том өрөөнд хэдүүлээ 9 цаг 5 минутанд 20 минутын дараа уулзцгаая. Бас ирэм гэсэндээ нөгөө хоёроо өрөвдөөд байна. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Oh yeah. Come on. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио